Сайн байна уу? Би постфактын хөтлөгч Билүүн байна. Огцор хамархан жигсаал оюун үдний ерхий сайдын засгийн газар огцорсон зэрэг сүүлийн саруудад болж өнгөрсөн үйл явдлууд нь залуучуудын улс төрийн оролцооны тухай сүхэн ярилцах нэгэн бодит жишээ болсон. Нийгмийн хилцүүлэгт залуучуудын улс төрийн оролцоо тааруу байгаа тухай олон нийт байнга онцолдог боловч өнгөрсөн жигсаал цуглаанаар улс төрд залуус бодит нөлөө үзүүлж засгийн газрын огцрох үйл явцад нөлөөж чадхаа харуулсан. Энэ үйл явдал нь залуучуудын улс төрийн оролцоог толдох нэгэн цонх болж буй тухай би улс төр судлаач санчиртай ярилцахаар шийдсэн юм. Тэрээр төрийн удирдлага улс төрийн философоор мэргэжсэн бөгөөд Их Британий University College London болон Америк нэгдсэн улс дахь North Dakota-гийн их сургуульд улс төр нийгмийн судалгааны чиглэлээр суралцж төгссөн. Өдгөө Монголын нийгэм улс төрийн асуудлыг шүүмжлэн өнцгөөд дүнсэн ном бичиж буй тэрээр Монголын улс төр нийгмийн тогтолцоонд тулгамдаад буй үзэл суртал, бүтэц, оролцооны асуудлуудын талаар манай подкастад ярилцсан юм. Ингээд ярилцлага эхлүүлье. За юун түрүүнд манай подкастын урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. Тэгээд тантай энэ удаагийн дугаараар одоо Монголын нийгэмдээ улс төрийн амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг голчлон ярилцахыг зорж байгаа. Гэхдээ тэрэн дундаа илүү нөө суур шинжтэй тий бидний өдөр тутмын нийгмийн хилцүүлэгтээ ярихгүй ч гэсэн яг бидний одоо улс төрийн тогтолцоо гэх юм уу одоо улс төрийн процесс тий шийдвэрт нөлөөлж идэг энэ асуудлуудын талаар илүү төлхөө ярилцъя гэж бодсон. Тэрнээс өмнө нэг миний хүндхийг сонирхож байгаа нэг асуулт нь юу гэхээр саяхан бол огцор хамархан жигсаал болсон тий. За тэрнтэй холбоотой ерхий сайд огцорсон гэх мэтлэн ингээд одоо улс төрийн үйл явцууд өрнөсөн тий. Тэгээ энэ дээр та 6 сарын 13 Nikon цэгмэн дээр мэдл гаргасан байсан тий. Огцор хамархан хөдөлгөөн бол энэ залуусын одоо улс төрийн оролцоог илэрхийлж байгаа тий. Нэг тийм түүхэн момент юм а гэдэг агуулга. Тэгэхээр яагаад энэ нийтлийг бичсэн бэ? Энийний одоо үндсэн гол аргумент нь юу байсан бэ? За сайн бацгараа. За подкастт орж ирэл суулж байгаад их баярлалаа. Тэгээд ямар ч үс их тулгамдсан нэг сонирхолтой сэдвээр ярилцах гэж байна байлаа. Тэгээд яг тэр нэг үг байгаа шүү дээ. Миний ашиг хассан тодорхойлсон түүхэн үйл явдал боллоо гэдэг чинь мэдээж би түүхэн үйл явдал боллоо гэдэг чинь яг мэдэхгүй шүү дээ. Яг үнэндээ нэг хэлэхэд бол тэрийг бол тэгш шиг боллоо. Тийм сайхан мэдрэмж төрлөө тий иргэдүүд итгэл төрлөө гэсэн маягаар ингэж тий ирээдүйд шидэж өгж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Тэрээс тэрийг бол мэдээж түүх шиднэ. Тэгэхдээ бид нар хэрвээ тэгж бодож байгаа тохиолдолд ирээдүйг тэгж бүтээх боломжтой гэдэг утгаар бэлгшээгээд дээрээс байгаа түүхэн үйл явдал гэж. Яг хөө тэрийг нөхцөлдүүлсэн шалтгаанууд тэнд ажиглаж исэн зүйлүүд гэх юм бол их онцлогтой байсан. Тэгэхээр бол яг хөө би бол эхний өдөр очиод манай өнрөө найз bitээр очиод тэгээд тэр үед чи маш эвгүй хүмүүс ингээд энэ тэнд орж ирээл өмөлх гайл та тодорхойгүй хашгичж үзнэ та орилж үзнэ бүр чагсаал та зохион байгуулж хүмүүс л ойртох гэдэг болохгүй болохоор сууж байгаа зогсож байгаа хүмүүс дээр ич зөрөөд өмөлх гэж үзнэ. Тэгэхээр тэр бол яг дараа нь хойлож хичээрж болно. Яагаад тиймэрхүү юм гараад ирдэг болчихоо гэх та. Тэр надад бол нэлээд тийм сурцтай хүмүүс санацаахгүй тэгж байгаа. Тэнгүүд яг эхний өдөр юм чинь тэр өвнө байсан байх те. Улмаа байсан байх. Улмаа бол яг тэр үед би ингээд харахад 100% бэлтгэгдсэн тэгж хүн харагдаг байхгүй. Одоо хүмүүс тэгж хийжиглээд байгаа шүү дээ те. Ой чи цаанаас ингэсэн зохион байгуулалт. Би бол тэрийг мэдгүй очиж байгаа. За ямар ч үсэн залуучууд очиж байгаа учраас заавал дэмжих ёстой. Тэгээ очингууд надад бол айгүй сандагцсан хүмүүс бүгдтэй тал талдаа яах вэ гэдэг. За ямар ч үсэн суух хэрэгтэй шүү. Бид хориуллаа бид нар суугаад. За ямар ч үсэн хүн амт ирэл ямар ч хариу реакц үзүүлэх гэж болохгүй шүү. Ялангуяа тийм өдөө хатгалт өтөж болохгүй шүү те. Тэнгүүд тэр сууж исэн хүмүүс ерөөсөө тийхгүй. Ганц хоёр хүнийг орилж үзсэн. Тэгэл 2 цаг 3 цаг орчим болон тэр хүмүүс чинь ингээд залхаа явчихж байгаа байхгүй. Тэгэл би за ямар ч үсэн дахиж ирч чадахгүй юм шиг 2 3 хоног ажиглаад байж игээд. Тэнгүүд хөтөлбөрийг нь хараад те хүн яаж залуучууд хоорондоо би энэ тэгээ Facebook дээр бичиж जैन хүмүүс ер нь өвчж чинь гэдэг ингээд харангууд тэр чинь миний мэддэг л тийм үү Facebook дээр Twitter дээр байгаа ингээд хүрээллээ түмэн жорын тийм үү үзэл баримталтай гарал үүсэлтэй ажил төрөл эрхэлдэг те ийм олон төрлийн хүмүүс тал талаас ингээд эхэлж байгаа байхгүй энэ дэр зарим нь очихгүй болохгүй шүү зарим би нэг 2 өдөр харъя гэдэг ч юм ингээд тал талаас
Тэнгүүд надад бол бодож байгаа нь за энэ бол ямар ч шууд органик хэлбэр иймэрхүү юм байна. Угаасаа иймэрхүү төвшөнд явдаг. Манад хэд зохион байгуулалтад ийм гараад ирвэл харин жил үсэж ихтэй гэсэн. Тэгэхээр надад бол харагдж ирсэн юм талтлаас ингээл чадхаараа ингээл нэг ийм оруулч тэгээд нэг хөтөлбөр өдр гараад ирсэн. Тэр нь бол надад тэгж ойлгоцсон. Сүүлийн залуучууд медиа болон тийм PR аягүй сайн ашиглаж сурцсан байна давхар. Тэгээд зохион байгуулагч залуучууд угаасаа тийм салбарын хүмүүс байна. Тийм учраас энийг аягүй сайн тэгж хэрэглээд байгаа шүү. Яг мэддэг юм байна мэддэг арга хэлбэрээ ашиглаад. Тэрнээс биш нэг хэдэн сар жилийн өмнө ботчоод ингээд юм харагдахгүй. За яг залуучууд мэддэг чаддаг сэдвэрээ мэддэг чаддаг хэлбэрээр ингээд төвж явах шиг байна. Тэгэхээр надад бол тэр нь миний хувьд бол органик гэдгийг батлаад өгч байгаа. Тэгээд би ямар ч мэдрэмж маш гоё төрөөд тэгээд өглөө нь 3 дахь өдрийн өглөө нь Facebook ухаж ирсэн нэг тийм хүний сэтгэл байгаа байхгүй. Өнөө өглөө аюу гоё ингээд сэрсэж гоё байна. Тэгээд би талбай жугаар дахиад алах нь тэгэхэд бас аюугаа мэдрэмж төгж ирсэн гэхгүй. Тэгэхээр энэ бол яг харахгүй органик ч гэсэн юм байна. Гэс нэг тийм миний итгэл өмчлөлт өгж байгаа байхгүй. Тэрнээс энийг гэхдээ талтлаас нотлох гээд эсвэл батлах гээд байгаа гэхгүй зүйл байхгүй. Нэгдүгürt энэ. Хоёр дахь миний хөдөлгсөн асуудал болохоор манад чи түрүү хоёлоо ярьж байхдаа ярьж ирсэн. Залуучууд угаасаа ингээд улс төрийн идэвхжлэлд орно гэдэг бол нэг тийм тогтцсон зуршлын төвшөнд тийм үү? Дадлын төвшөнд очиж зүйл угаасаа биш. Тэгэхээр энэ чинь одоо энэ тийм байгаа бидний залуучуудын хийгээл дөнгөж босгож байгаа хэлбэр байхгүй. Дөнгөж бараг шахав эхлэл гэж юу? Дөнгөж эхлэл. Дахиад ич боловсрон шал өөр төвшөнд дахиад очин цаашаа. Урд нь бол бүгд бараг сонсч лээсэн баг Улс төрийн асуудал бол залуучуудын дандаа залуучуудын холбоог орчим гэж дамжаад залуучуудын холбоод болохоор намуудтай тодорхой хэмжээний харилцаанд ороод аяг утцсан. Тэр тийм үү. Тэр голынхаа урсгалаар гэж явсараад олон нийт татагдж оролцсон гэдэг зүгээр энгийн нэг залуу ороод оролцсон гарч яваад оролцсон гэдэг бол жоохон хаалттай ч юм уу ойлгодгүй тийм асуудал байсан юм шиг байна. Одоо энэ удааг болохоор тэр утгаараа илүү нэг тийм масс хөдөлгөөн маягийн шинжиндээ орох гэж дөнгөж эхэлж байгаа болоо да гэсэн мэдрэмж төрсөн. Тэгээд мэдээж хүн хийхээс наш юу болохыг мэдэхгүй. Ялангуяа манад тийм түүхэн байхгүй учраас тийм. Мэдээж 90-ад оны арчсан хөдөлгөөний түүх гэж байгаа. Тэгэхдээ тэрнээс хойш ингээд тасагцсан надад миний л хувьд санагдаж байсан. Тэгэхээр одоо энэ түүх чинь өөрөө яг өнөөдөр бичиж байгаа гэсэн. Би тэрийг яг сууж байгаа энэ мөчд ч гэсэн бичиж явж байгаа. Яг бидний бас ой санамж 2008 оны 7 сарын 1 мөн тий. Бас айгүй том жигсаал болжсэн. За сүүлийн бас 5 за ковидоос хойш гэх юм үү те бас айгүй олон жигсаалууд болжсэн. Нэг талбайг тойрол өвөл бас одоо засгийн газрыг ажиллаа хийгээл гэх мэтлэн ингээд жигсаалууд болжсэн. Эдгээр дээр ер нь одоо яг ялгаа нь бол юу гэж харж түрүүний хэлдгээр зохион байгуулалттай гэдэг нь арга хэлбэр байна уу эсвэл одоо зохион байгуулалтын арга хэлбэр надад бол нэлээд өөр юм шиг санагдсан. Тэгэхээр энэ болохоор шинэ соёлыг газар дээр нь бий болгож байгаа гэдэг утгаараа онцлогтой санагдаж байгаа. Тэгээд түрүүний нөгөө дурдсан шиг тийм жанжин шугам ойлгомжтой. Цаашаа үргэлжлэнэ гэдэг нь тийм үргэлжлүүлнэ гэдэгтэй. Жагсаалын лидерүүд тэрийг мэдж байгаа ихтэй. Бид мэдж байгаагаар хадвал өчнөл жагсаал дээр зохицсон бид нар утаа авилга нүүрс гэл тэр үед болохоор яг мэдээж маш олон төрлийн архи шиг сонирхлууд орж ирээд маш хурдан тонгорчод тохиолдож ирсэн. Тэр нь тэгэхээр нөгөө талаас иймэрхүү зохион байгуулалтанд орж амжаагүй байгаа дэр нэг тонгорч чаддаг байсан санагддаг. Тэгэхээр энэ удаа болохоор тэр арга хэлбэр тийм үү хөтөлбөрөөс ахгуулаад яаж залуучуудтай харьцаж байгаа ямар мессеж өгж байгаа хондлонгийн хүмүүс иргэний нийгмийн төлөөлөлүүд ирээд тэнцээ үгүй хэлж байгаа иргэний нийгмийн байгууллагууд хөндлөгөөс нь оролцоод ирж байгаа гэдэг ч юм уу энэ талаараа болохоор нэг юм араа өөр төвшөнд гарч байгаа юм шиг надад тийм сэтгэл төрсөн. Тэр энэ цогц байдлаараа гэсэн. Мэдээж өмнө болж байгааг хэлээг байгаа чигсаал зөвлөм болдог л байсан. Гэхдээ энэ удаа тийм чанарын хувьд нэг алхав дэше гарсан юм шиг санагдав.
яг нэг талаас хөтөлбөр гаргачаар юу их нь тодорхой те. За ийм юмнууд явах юм байна. Би энд ингэж оролцох боломжтой байна. Ийм хүмүүсийг одоо сонсох боломжтой байна гэдэг юм уу те. Гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талдаа бас дэвшүүлсэн зорилго нь бас харьцан үе зарлах юм л те. Зөвхөн засгийн газар огцор гэж байгаа. Ерхий сайдыг ажиллаа өгч байгаа. Тэгэхээр тэрнээс гадуур тэ магадгүй одоо улсын их хурлыг тарж гэдэг юм эсвэл бүр тогтолцооны одоо авилгаа зогсоож гэдэг юм гээд янз бүрийн тодорхой илүү өргөн хүрээний зорилгоодыг бол дэвшүүлээг болохоор илүү нэг ойлгомжтой яг яах гэдэг нь ойлгомжтой байгаа байж болох юм те. Бусад өөр одоо жагсаал цуглааны хөдөлгөөнүүд бол илүү нэг том асуудлыг бариад авчдаг те. Эсвэл магадгүй бүр хитрхи нөгөө нарийн гэх юм те хувь хүний асуудал руу эсвэл тодорхой хувь улс төрчийн асуудал руу ч юм уу ороод байдаг те. Тэгэхээр яг тэр өнцгөөсөө бас ялгаатай байж болох л харагдаж байна. Яг энэ улс төрийн хөдөлгөөнтэй холбоотой Монгол дээр ингээд буулгаад харахаар эсвэл ингээд нөгөө талаас одоо олон улсад болж байгаа хөдөлгөөнүүд те улс төрийн үйл явцууд те. За бид нэр одоо олон жишээг дурж болно те. Түүхэн болон одоо болж байгаа үйл явдлууд. Ингээд харахаар залуучуудын улс төрийн оролцоо манай дээр цул байгаад байдаг те. Гэтэл энэ яг ямар шалтгаантай гэж ер нь та дүгнж байгаа. Нэг талаас олон улсад бол ингээд бүр ерхийлэгч оцруулах хэмжээтэй. За хамгийн сүүлд бол өмнө солонгосын жишээг дурдж болоод байдаг те. Гэтэл Монгол дээр яг яагаад ийм өргөн хэмжээнд улс төрийн оролцоо дутагдаад байгаа вэ? Та уншчихлээсэн баг. Монголд нийгмийн хөдөлгөөнүүд яагаад бүрэлдэхүүн юм аягийн утгатай нэг тийм нийтлэл гарч ирсэн. Манлагийг судлаач аа. Тэр судал хүн нийтлэл дээр болохоор гэж бичсэн. Ер нь соцсуй тий шилжээд арчилсан шилжилт явагдаад шинэ нийгэмд ороход ер нь соцсуйд ч гэсэн яг ажилчаан, сэхэтэн, малчин гэдээ хуваачдаг байсан боловч тэр ангийнх нь эрх ашиг нь тодорхой хэмжээтэй бид нөгөө улс төрийн тий consciousness гэж яриад бас үлээд ухамсаргээ би орч байсан тий тэр асуудал ер нь хэд бүрдэх хэмжээнд очиагүй байсан юм биш үү гэсэн тийм санаа гаргаж ирж байсан хэрэг. Тэгээ тэр нь шилжилтийг дамнаад арчилсан хөдөлгөөн болоод тодорхой хэмжээний улс төрийн намын институцийн хэлбэрт ороод зарим нь ингээд дуусаад алга болчихж байгаа тийм. Нөгөө талаараа социалист үед байсан бусад томоохон тийм үү залуучуудын байгууллагууд, эмэгтэйчүүдийн байгууллагууд эдгээр бол ингээд нэг хэсэг тогтоод алд орсон юм шиг хэлбэрт байж байгаад тэгээд сүүлийн хэдэн жил бол ингээд шууд намтай холбоотой маягаар дахин тийм төрөөд ингээд гараад ирчихэж байгаа учраас тэр тодорхой хэмжээний хүмүүсийн идэвхэх тийм дуу хоолойг институцээр дээр тийм үү бариад хэлбэрлүүлээд ингээд төвлөрүүлээд тийш авч явчихад санагдаад байгаа байхгүй. Нэгдүгээрт институц яваад ярих юм бол хоёрдугаарт зүгээр нэг залуу хүний өмнөөс ингээд харах юм бол яах аргагүй төрний хойд инх нэржсэн шиг нөө үнэхээр жишг байхгүй байгаа энэ дадал нь байхгүй байгаа энэ суц нь байхгүй тийм бич гараад энэ тийм хүн мэдээж ганцаараа гарна гэж байхгүй тэр бол дандаа нийгмийн нөгөө тийм үү бүлэг сүлжээнээс шалтгаалж идэг тийм тэр нь тодорхой хэмжээнд байхгүй байсан ч тэр энерги өөр юм даа явчихад гэж магадгүй гэдэг утгаараа түрүүнээ тийм идэвхтэй залуучууд нь болохоор оюутны холбоогоор яваад ингэждэг ч юм уу улс төрөө тийм энэ тэгээ мэдээж явж байгаа нөгөө манай улс төрийн хэлбэр дүрстэй холбогдоо авчих бах цаашгаа тийм тэр би надад бол нэг тийм хоёр юм ажиглагдаж байгаа. Шилжилтийн үеэр ингэсэн институцууд бол тодорхой хэмжээнд ингээд тийм нэг талаараа ингээд аваа авчиж байгаа хүмүүсийн тийм тэр энерги дотроос ундарж байгаа юмыг нөгөө талаараа болохоор тийм жишг ерөөсө тогтохгүй байсаар байгаа л ингээд нэг хүн бол мэдээж хизээч гараад ирсэн гэж хавархан тэр бол дандаа л нэг тийм тийм би гарвал тэр намайг дэмжиж шүү ингэж магадгүй шүү ингэ нэг нь би юу шаардлага ийм хэлбэрээр хөгжих юм бол тийм байгууллага дэмжиж магадгүй шүү. Бүр дэмжихч байх гэсэн хүний итгэл дотроос л гарч ирдэг болохоос тийм зүгээр ингээд сууж байгаа чи дутуу ярьлаа юм илэрхийлсэнгүү хангалттай гэж загнаад тохолж явахгүй санагдаад байна да. Тэгэхээр манай байгаа байдал л тиймэрхүү. Миний ажиглалт болохоор илүү нөгөө ухамсар талаасаа тийм нийгмийн оюун санаа талаасаа илүү гүн шалтгаанууд байгаа болоо гэж хараад байгаа. Одоо нийгэм дээр тодорхой асуудал гарч ирлээ. За энэ бол зөв, энэ бол буруу гэдэг тийм хүмүүст өнгөлтэй өрн тэ. Гэтэл нийтлэгээрээ тийм ёс суртахууны үнэлэмж гэх юм уу? Эсвэл тодорхой мэдээлэл дээр үндэслээд
дүнэлт гаргая гэхээр тэр нэг болонгортой болчдөг тийм. Нэг талаас одоо улс төрийн ч юм уу эсвэл зохион байгуулалтын мэдээлэлүүд орж ирээд яг ингээд тухайн үйл явдал ингээд дүгнэе гэхлээр хөндлөнгөөс орж ирээд тэр дүнэлтэнд нь саад болдог тийм. Эсвэл шал өөр тийш ингээд аваад явчихдаг. Тэгэхээр иймэрхүү нөгөө нөхцлөөс үүдээс нэг тийм нэгдсэн ойлголттой зохион байгуулалттай тийм хөдөлгөөн гэх юм одоо улс төрийн ухамсар үүсэх тийм боломж ерөөсө гарахгүй байгаа юм болоо гэж хараад байгаа юм. Нөгөө талаас бас боловсролын асуудал байгаа тийм. Нийгмээ яаж олох вэ? Түүхээ яаж ойлгох вэ те? Одоогийн нийгэм тулгамдаад байгаа асуудлыг бас юу гэж ойлгох вэ? Энэ дээр би ямар хөө оролцоотой нөлөөтэй байж болох вэ гэдэг дээр мөн төрөөс нэг жишээгүүд бас дутагдаад байгаа тийм. Тэгэхээр яг энэ талаас асуудал байгаа юм болов уу гэж хараад байна л да. Тэг түрүүнийх санааг өгөөжлүүлээд гэс энийг дуусгахтай сэдвэ тийм. Тодорхой төр хаахд бол надад тийм санагдаад байгаа. Яг ухамсарын асуудлууд болохоор бий болё гэж боддог хаа. Заавал нэг тодорхой хэмжээнд институт байж ш тийм. Тэрүүгээрээ гэж илэрч гарч ирж байгаа тийм. Нэг зохион байгуулалтанд орж ирж. Тийм тодорхой хэмжээнд. Зохион байгуулалт гэдэг нь заавал тийм сэрэж жото бариад чигсах зохион байгуулалт биш. Зүгээр өдөр тутмын тийм харилцааны асуудлаас эхэлнэ тийм. Ямар мэдээлэл хуваалцаад тийм. Нөгөө улс төрийн төрөний ухамсар гэдэг чинь нөгөө нэг талаараа бол би чинь хажууд сууж байгаа хүнтэйгээ ямар нэгдсэн эрх ашигтай байлаа. Сургуулийн багш бол те би энэ те багшлж байгаа хамт багшилдаг 6-аг байд багшилдаг энэ багштай хамт ямар нэгдсэн эрх ашигтай байлаа гэдгээс эхлээд энэ чинь тийм тодорхой хэмжээнд улс төрийн өөрөө тийм би чинь нийгмийн хэсэг гэж ойлгох ухамсар тэр чинь явал улс төрийн ухамсар болно. Тэр бүтцүүд манад ингээд дандаа өөр юмар дамжиж орж ирээд байгаа. Хамаатан садны сүлжээ те намын сүлжээ эрх ашигын сүлжээ те ашиг сонирхлын бүлэг гэхээр маш тийм үйлдвэрчний эвлэрээр хэлж болох. Гэхдээ манай үйлдвэрчний эвлэл болохоор соц угшилтай. Тодорхой хэмжээнд тийм хэлбэрийн төдөө явааддаг те. Тэгээд selective гэдэг чинь хэрэгтэй газар гарч ирж дуурчаад зарим үед чимээг болчдөг. Тэгэхээр энэ те улс төрийн асуудлаасаа бол залгадаад дэмсаа гэж байна. Тэгэхээр хүн улс төрийн ухамсар гэдэг чинь бол яг те би энэ хүнтэй ийм эрх ашиг нэгтэй байгаа те. Тэгээд энэ тэмүүл тэрнтэй чиний ярьсан сайн мэдээллийн урсгалч их нөлөөлөд эхэлж байгаа шүү те. Хэрвээ тийм эрх тийм хүчтэй байгууллагууд байдаг бол жишээ нь улсын хурлд нэг төслөөр далирлаа хууль юм. Тэгэхээр тэр сигнал шууд очих хэрэгтэй үстэй те. Хүш над багш нарын чинь ийм төр ингээд байна те. Тэдэн барилга барих чинь ингээд над эрх ашиг чинь хэцүүдлээ. Тэгэхэд нөгөө тал нь ой тэгэлгүй явах гэж хүлээж авах чадамжтай байх болчихж байгаа байхгүй тийм үү? Сүлжээгээрээ бүлгээрээ тий ангиг давхаргаараа бүр цаашаа явах юм бол тэр нь манад ингээд тас хэл бүх юм дээр сарниаддаг. Тэгэхээр нөгөө мэдээлэл түгээж байгаа талдаа ч асуудал байгаа тийм. Тэрийг боловсруулж байгаа талдаа ч асуудал байгаа тийм. Тэгэхээр яг нэг үгээр дүгнээд хэлэх хэлий гэж хичээвэл ер нь монголчууд тэр чигээр атомжсон байгаа тийм тэр тал дээр. Хүн болгоно тийм. Нэг ийм ингээд салангат атом шиг болцтой. Эрх ашиг чинь хаана байгаа бэ чи юу лээ гэдэг асуудал ингээд те үнэхээр ахтар сарнилттай гэх. Яг энэ бол айгүй чухал санаал харагдаад байна л да. Одоо нийгэм атомжсон гэдэг яг нэг хамтын ажиллагаа зохион байгуулахад хэцүү тийм. Хамтаараа нэг зүйлийг ойлгоход хэцүү. Тэрэн дээр амар тийм хүч нөөц зарцуулах шаардлагатай болоод байдаг тийм. Тэгэхээр ер нь энэ процесс ер нь яаж явах ёстой вэ? Одоо яаж энэс илүү гарах вэ? Яаж хүмүүсийг илүү одоо наатамжсан байдлаас нь гаргах вэ? Надад тэр нөгөө жигсаалын үе дээр нөгөө нэг энэ дэр гаргаж өгсөн шүү дээ. Хуваар зааж өгч хаад жидүүгийнх юм болов гарах боломж тий гаруул гарах шүү цагийг ч олголоо гээл тий. Тийм л юмнаас эхлэх хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Асуудлаа гаргаж ирээ 50 нэгд тий. Тэр надад тэр баг хамгийн их таалагдсан байна тэр өс жигсаал тий. За одоо их сургуулийнхын тийм оюуны ажил хийдэг хүмүүс гарч ирэж болно шүү гэдэг ингээд тий. Бүр цаанаас нь цаг ингээд толгойд гэсэн байсан тий. Тэр надад бол ямар иймэрхүү юм ер нь ховорхон байдаг ч гэсэн сэтгэл төрүүлжсэн. Тэгэхээр тиймэрхүү юмнаас л эхлэх баг. Нөгөө талаас мэдээж хуу хүн дээр тэр чиний яг сайн ярьсан шиг хитрхи их тийм үүрэг хариуцлага ногдуулаад байгаа биз тий.
чи өөрөө гараад те жиж дахиж нэг үйлдвэрчнийг байгуулад те хүч амьдрал үнэхээр зам дээр ингээд өнгөрч явах үед бол хэцүү те нэг хүн дээр ингээд хэтэрхий юм өрүүлнэ нөгөө талаас нь мэдээж бид нар улс төрийн намуудаас бас тодорхой хэмжээнд дахиад шахах хэрэгтэй болчих واخхой багш нараараа нэгдэж байгаа те би нэг 5-6 жилийн өмнө нэг Монголын нэлээд томоохон холбооны хүмүүстэй ярьж байгаад яг энэ асуудлаа тэгээ би асуухгүй за сонгуульч төгч ийн та тэр улс их хурлын тийм их хурл дэвшиж байгаа хүмүүсээс нэр дэвшигчдээс ч юм уу эсвэл шинэ гарч ирж байгаа намуудаас ч юм уу те уулзын өрөө те ямар асуудал байна бид нар цаашаа ингэх боломжтой гэж тийм санал авсан байна гэж тийм хэцэж байгаагүй гэж аахгүй тиймээс тэр айгүй том дохоо анхаарлаа тэмдэг нэг талаараа нөгөө талаараа асуултын тэмдэг яагаад тийм соёл өгт байдгүй те улс төрийн нам байгуулсан хүмүүс нь тийм том холбоонд яагаад очиод юм ярьчих болтгүй те тэнгүүд энэ айгүй олон юмны зангилаа энэ дээр байгаа харагдаад байгаа байхгүй тэгээд тэгэхээр нөгөө талаас улс төрийн намын асуудал тэр намыг шахах дээр бол тиймэрхүү юм дээр шахалцаа бол байх хэрэгтэй болчих жоо нөгөө талаас ийм асуудал байгаад байна шүү дээ төлөөлөхгүй мө бидрийг те ийм асуудал төлөөлөхгүй мө те ялангуяа одоо жигсаалтын элемент ороод ирсэн учраас тэр илүү боломжтой гэж хараад байгаа би энэ дээр дэлгэрүүлж яг жигсаалт яагаад илүү төлөөллийг хангана гэж төлөөллийг хангана гэдэг бол мэдээж онлайн хэрэг асуудал те боломжтой гэдгээр л ярьж байгаа одоогийн байдлаараа яг өнөөгийн нөхцөл бол жигсаалт яаж бүрэлдэхийг бид нар анзаарсан те Монгол Ордын нам бол нэг 2-3 хүний те төлөөлөл шахах гэдэг хүмүүс ороод ирчих жишээ те энийг ирээдүйд илүү жигсаалтыг нээлттэй болгоод те Скандинавийн Даны жишээ дээр байдаг шүү дээ жигсаалт нь нээлттэй болгож өгөөд илүү рейтингтэй хүн илүү өндөр жигсах боломжтой байдаг гэсэн маш олон хэлбэр байдаг байхгүй. Олон нийт илүү рейтингтэй хүн жигсаалтан дээр илүү. Тэгэхээр нөгөө намын дараагийн иргэшээлээс тий салах боломж нэг талаараа болгоно. Нөгөө талаараа мэдээж нам доторх primary буюу сунгааны асуудал байдаг тий. Ан бол тэрийг тодорхой хэмжээнд хийгээд идэг. Хичнээн хэрүүл зодоотой ч гэсэн. Монгол Ордын нам дээр ч хүн нам дээр бол тэр одоо ажиглахдаггүй байгаа. Сунгаа бол олон нийтэд бас танилцуулах те намын дараагийн юм уу намын дарга нарын хамаарлаас хажуугаар гэж те олон нийтэд танилцуулах те улс төр хийх юм боломжийг нь олгож идэг. Тэгэхээр иймэрхүү элементүүд дээр маш их шахалт намынханд намууд ч гэсэн иргэдэд ч гэсэн те байх хэвээр хөх хэвээр болоо гэж бодод байгаа байхгүй бай. Тэг энэ тийшээ явахгүй бол дахиад нөгөө намын даргын асуудлаар бүх юм шийдэгдээд те. Яг нөгөө жигсаалттай холбоотой бас нэг шинэ үзэгдэлтэй Монголд бол нэг ажиглагдсан юмны үг гэхээр ингээд нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөлөл эрэгтэй эмэгтэй гэдэг те суулжилсан. За дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй эргээд өөр одоо нийгмийн төлөөллүүдийг оруулж байгаа жишээтэй те мэрэгжлийн хувьд насны хувьд ч гэдэг юм уу те ингээд янз бүрийн бүлгийн төлөөллийг оруулж ирээд яг энэ илүү одоо өнгөлн далдсан хэлбэртэй үү те за баруун талаар энэ tokenization гэж ярьдаг те одоо зөвхөн нэг одоо фон болох маягаар ингэж хүн оруулаад яг нөгөө гол одоо яг map бантай гэх юм те асуудалтай хүмүүс нь бол ингээд ард нь ч юм уу жигсчдэг те ийм ер нь зүйлээр нь ажиглагдсан уу энэ дээр ер нь ямар хөө байдлаар хүмүүс ер нь харуул зүгээр одоо бол тэгж ажиглагдсан тодорхой хэмжээнд тийм үү энэ ч анханаас заагаад өгч байгаа шүү дээ тийм дэвшүүлтийн процессыг нь тодорхой хэмжээнд ингээд өгч байгаа шүү дээ тийм тэдэн хүртэл нэмэгтэй тийм хөгжлийн бэрхшээлтэй хүн ингэсэн байх хэрэгтэй гэдэг тодорхой хэмжээнд ингээд оруулаад өгч. Тэгэхээр одоо нэг тийм намаг балчиг болоод байцаалтсан тийм огт салхи орохгүй байгаа систем дээр иймэрхүү юм тодорхой хэмжээнд байх нь зүгээр гэж бодоод байгаа. Тэгэхдээ саяны өнгөрсөн сонгуул дээр тийм ажиглагдсан нэг асуудал байгаа. Тэр нь бол надад жоохон сонирхолтой тийм санагдаад бид нар намын дарга нь өөрөө салбаруудаас тийм төвж авчаад тийм аа яг Монгол Ордын намынхан болохоор бид нар судалгаа хангалттай явуулсан гэдэг тэрийг тайлбарладаг тийм ингээд ингэсэн чинь ийм хүн энэ салбараас ингэсэн баг тэрийг нь дэвшүүлсэн гэж ярьдаг. Тэгс байж болно. Гэхдээ тэр та эдийн гаргаж ирсэн үнийг бид нар төлөөлөл гэж нэрлэхэд айгүй хэцүү болчихж байгаа байхгүй. Энэ та нарын төлөөлөл шүү гэдэг хүн зоочин тийм. Тэгэхээр тэр хүмүүс энэ манай төлөөлөл шүү
гэж сонгуулаар зүтгүүлээг хүнийг тийм танаа төлөөлөл энэ шүүгээ дээрээс нэгэ тавьчихаар айгүй сонирхолтой тийм зөрчилтэй үйл явц болоод байгаа байхгүй. Тэнгүүд одоо ингээд харангуйтай салбарынх нэг нь хараад үзээрэй тийм. Жигсаалтаас гарч ирсэн тэр шүү манайхыг төлөөлөхгүй шүү манай салбарыг гэл тийм. Тэгэхээр төлөөлөл гэж юу юм бэ гэхээр миний хувьд бол эхлээд ашиг сонирхол тийм ямар ашиг сонирхолтой хүмүүс байгаа. Тэр бүлгүүд дээр очиод тийм ярилцаад мобилизац хийгээд тийм улс төрийн хувьд тэгээд гараад ирсэн хүнийг төлөөлөгдөг болохоос биш салбарын хүн заавал төлөөлөх байх албагүй гэсэн бодолтой байхгүй. Би бол судлаач юм бод. Тэр нь салбарын хүн биш ч байсан гэсэн багш нар минь ийм асуудал байна гэдэг тийм үү. Ямар нэгэн тодорхой нам дээр 50,000 багшийн санал аваад гараад ирсэн. Хэмбгооч төлөөлнө. Нэг мэрэгжилтэй байгаад ч тийм үү. Зүгээр намын дээр тохиогоор гараад ирсэн бол би бол итгэхгүй байхгүй төлөөлөд гэдэг. Тэгэхээр иймэрхүү юмны зөрөө бол байгаа шүү. Тэгээ одоо энэ дээр нөгөө бодлогын ямар бодлогыг дэмжих үү те. За би сонгогдлоо ийм бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг тэр одоо хувь хүний гэх юм хувь гишүүний те хувь нэр дэвшигчийн онцлогуд бол бүдгэрсэн. Нөгөө талдаа төлөөл гэдэг агуулга нь илүү тодроод. За ингээл салбараа ч юм уу эсвэл насаа мэрэгжлээ ингэ төлөөлчих юм бол тэр салбартаа одоо тэр насныхандаа илүү ашигтай бодлого хэрэгжүүлнэ гэдэг тийм одоо хандлага ойлголт байгаад байдаг те. Магадгүй илүү нөгөө хувь хүнийх нь ийм бодлого хэрэгжүүлнэ те. Ийм байр суурьтай гэдэг нь илүү тодроод гараад ирэх юм бол сонгож байгаа хүмүүс ч гэсэн те. Магадгүй нөгөө намынхаа дотоод процесс ч гэсэн илүү өрсөлдөөнтэй ойлгомжтой болох болов гэж харж байгаа. Яг нөгөө түрүүн бас дурдсан асуудал бол яг холбоотой тийм авилгын асуудал байгаад тийм. Жагсаалын нэг гол сэдв нь бол авилга байгаад. Та болохоор бас нэг нийтлэлтэй авилга бол одоо Монголын улс төрийн системийн тогтолцооны нэг хэсэг болсон тийм. Энэ бол өөрөө онцлог юм а гэдэг юм агуулгатай ийм утга санааг илэрхийлсэн нийтлэл бичижсэн. Энэний яагаад ийм юм аргумент шүүлсэн бэ? Хүмүүс бол ойлгохдоо энэ бол гажуудал тийм. За энэ бол байгсгүй зүйл одоо хавдар юм аа гэдэг юм. Энийг ямар байдлаар тариад авах хэрэгтэй гэдэг тийм ойлголт бол нийтлэг байх гэдэг тийм. Гэтэл энэнгүүгээр магадгүй систем ажиллахгүй байх боломжтой гэдэг тийм ойлголтыг юу яагаад гаргаж ирсэн бэ? Би юу бах сүүлийн бараг 70-80 жил орчим яригдж байгаа сэдвүүлээ тийм. Ялангуяа авилгатай төвцөх хөтөлбөр сайн засаглал гэдэг 90-ад он гарснаас хойш манайх ч тэрнтэй холбоотой институт болгоныг байгууллаа шүү дээ тийм. Авилгатай төвцөх газраас эхлүүлээл тийм. Ямар л тодорхой хэмжээний механизм байна. Тэрийг хууль дүрмд журамдаа тусгаж үзлээ тийм. Хэрэгжүүлэх гэж үзлээ. Тэгвдэггүй. Тийм. Манайх зөвхөн манайх биш тэгэхээр харангуй тийм. Социализмоос тийм капитализм руу шилжижсэн социалист улсууд ч байна, зүүн Европын улсууд асуудалч байна. Латин Америк тэгэхээр энэ нэлээд нийтлэг асуудал болоод өрчөж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яагаад нийтлэг вэ? Ерөнхийдөө энэ нийтлэг асуудал гэдэг байгааг нэг цаана 3 юм багтдаг шүү. Нэгдүгээр болохоор ерөнхийдөө энэ түүхэн уламжлал энэ яагаад юм яриад байна гэхээр та Америкийн тийм үү 20 дугаар зууны тийм үү яг заагүй идэх төрийн албыг ингээд харах юм бол чигээр авилга. Системийн авилга тэ өдөр тутмын тэ говь тэ жижиг сажиг тэ авилга тэ говьчуур ингээд өгдөг сургуульд кармалын юм бит. За Английн жоохон өмнөх 30-40 жилийн байдлыг хараад үзэх юм бол төрийн албаныхын асуудлууд тэ бит авилга. Тэ тэрийг болохоор англиар чи мэдж байгаа машин тэ тамины хоол тийм машин систем гэдэг тэ том ирэх ашигуд очиж суудсан төрийн албан дээр төрийн албыг бол зүгээр тийм жижигхэн тийм нэг юм шиг байж тийм зайдалж гэж хэлдэг тэ очиод нэг хуваарлал нэг тэгэхээр энэ яагаад барууны бидний тийм хөндөр хөгжилтэй гэж яригддаг бидний нэрлдэг асуудал үүж байгаа алга болцсон юм. Манай дээр тийм манайх шиг улсууд дээр айхтар том асуудал болж гаргаж ирээд тэгэхээр энэтэй холбоотой баруун хөгжих тусмаа тийм үү барууны улсууд капитализмтэй илүү цаашлаад илүү нарийн төвхтэй тийм болоод ирэх тусмаа нөгөө ирэх ашигуд нь тодорхой хэмжээнд ялгарч эхлээд төрөөс нэгдэг асуудууд нь хөрлөөр очиж байгаа байхгүй тийм хүшээ тийм ялангуяа нөгөө капиталист тийм буржуа гэдэг ангид авах тийм том хөрөнгөтнүүд анги гараад ирэхээр тэр улсууд чинь хууль дүрм журам
маш тогтвортойгоор тийм үү халагчлалгүйгээр илүү тийм үйлчлдэг системүүд хэрэг болоод эхэлж байгаа тийм том газрын тосны тийм магнатууд төмөр замын тэгээд цаашаа цахилгаан холбоо сүлжээ байдаг ингээд тийм капитализмыг бий ойлгосон улсууд гэдэг шүү дээ. Тэр том салбарууд гарч ирэхэд тусмаа нөгөө тийм авилгын сүлжээндээ идэгдсэн улс төрийн анги давхаргаа шахаад эхэлж байгаа ерөөхдөө ингээд нэг талаас нөгөө талаас хөдөлмөрчд тийм үү ажилчдын хөдөлгөөнүүд социалист гэж бид нэрлэдэг тийм тэд нар шууд 1830-40 оноос хойш ингээд идэвхжсэн юм хөдөлгөөнүүд байгаа. Тэр талаас тэд нар нь дахиад шахах тийм ийм асуудал ингэж байна тийм улс төрийн асуудал бол анги давхрын асуудал ажилчдын эрх тийм хүүхдийн эрхийн асуудлууд тийм хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг асуудлууд гэдэг. Тэгэхээр ийм хоёр том төрлөг шахалт орж ирж ийн барууны ус цэгцэрсэн байдаг. Гэтэл манайх шиг тийм социализм гэж явж байгаа. Гинт тасыг шилжсэн улсаас бүх юм тийм төрийн албан ийм цэвэрхэн тийм ямар ч авилгагүй ийм байх асуудал гэдэг бол тийм шууд нэг өдрийн дотор ерөөсөө бий болох асуудал биш. Дахиад чөвчнөө олон жил хэрэгтэй юм асуудал болж байгаа. Нэгдүгээр энэ болохоор түүхэн асуудал нь. Миний хоёр дахь чухал асуудал болохоор авилга гэдэг систем ялангуяа ингээд гинтийн шилжилт хийсэн улс орнууд төр маш их төвөгтэй ингэж гарч ирсэн асуудал юм шүү хурдтай. Улс төрийн дэглэмийн үед тийм улс төр эдийн засгийн дэглэмийн шилжиж байгаа шүү дээ. За манай постсоциалист орнуудыг аваад үзэх юм бол тасыг гэдэг нөгөө тийм комикон эдрээс орж ирдэг тусламж зээлүүд тийм тэрүүгээр орж ирдэг технологийн солилцоо мэрэгжилтнүүд орж ирж тийм бүх төслүүдийг нүдэрдэг асуудаг тэр чигээр зад үсрээд байхгүй болж байгаа шүү дээ бараг шахаа. Тэнгүүт ийм хаус систем дээр юу гарч ирэх үү тийм нэг бол барууны төвтэй олон улсын байгууллагуудын тийм зээл тусламж орж ирээ тэд нар нэг чиглэл рүү ингээд институтуудыг ийм байх хэрэгтэй даваа явчих нөгөө тал дээр манай дээр бол мэдээж нэг бол хуучин пост коммунист тийм номенклатурын тэр үед тийм маш улс төрийн байдлыг мэдэрч байсан аппаратчикууд нь эрх мэдлийг авчиж байгаа төрийн үйлдвэрүүдийг хамтраа товчлаад авчиж байгаа тийм банкас газ зээл аваад ингэ авчиж байгаа эсвэл ганцхан аваач юм аа гэх тийм тэгэхээр бол ийм хоосон шахуу талбар болцсон юм дээр тасыгээд ингэ тийм эрх ашигуд гарч ирээд тугаа зоно гэдэг чинь нөгөө Америк тийм зэрлэг өрөндөд тийм тугаа зогоо за энэ ийм шүү ийм хөл дүрмтэй ингэ явчих. Тиймэрхүү төстэй процесс үйлчлэгчгүүд тэр чигээр угаасаа нэг бол тийм сүлжээнэ бүхний жудаа бүх сүлжээхээр тийм эсвэл явж исэн ганцхан авилж исэн нөхдүүдтэйгээ тийм нэг бол хууль хүчтэй байгууллагатайгаа ингээд маш хурдтайгаар ингээд эзлээд авчиж байгаа төр гэдэг асуудлыг тэгээд төрийг бол тэгээ ашиглаад ингээд сочиж байгаа. Тэгэхээр энэ дээр угаасаа энэ өөрөө мөн чанараар тэр чинь авилгын шин чанартай болчих жоох байхгүй тийм за анги давхар махар гэсэн ямар ч эрх ашигын юмнууд байхгүй димэр энэ тийм тэгэхээр ийм талбай дээр бол ийм л тоглолт явна эрх ашиглаж байна ийм байна тийм тэгээд нэгэнд байр барин дээр тугаа зоогоод ингээд явцсан бол эрх ашигаа цаашаа хамгаална тэгээд улс төрийн процессыг заалаа явуулах гэсэн үг тийм гурав дахь асуулт болохоор хөгжиж бүү гэж бид нэрлэдэг байдаг улс орн болгонд авилга байна авилгын асуудал хэр хортой вэ? Араа хор багтай илүү бүтээлч зүйл рүү чиглэж болох вэ гэдгээр араа ялгаад чадах юмтайгаа тэмцвэр юм шүү те бүх төрлийн авилгатай яаж тэмцэнэ гэж байхгүй олон шалтгаантай хүн хүчрэхгүй хүсэл зоригч байхгүй те чадварч те угаас тэр чигээр өөрөөхөө нөгөө эрхтийг авч явахтай адилхан үйл явц болох гэдэг те тэгэхээр жишээ нь миний ажиллаж ирсэн нэг том төсөл бас эрдэм шинжилгээний өндөр жишээ нь Бангладеш, Вьетнам хоёр дээр авилгын асуудал ингээ яригадаад. Тэнд бол за угаасаа авилгатай тэмцэх газар гэж байхгүй жишээ нь Вьетнам. Гэхдээ яг авилга гэдэг асуудал бол мэдээж 90% хууль бус системүүд ингээ ороо авцсан. Гэхдээ тэмцэх асуудлаа алин дээр нь илүү тийм акцент тавиад тэмцэх бай тээ. Энэ бол хамгийн хортой байдал авилга юм байна. Энэ бол яг харахгүй тээ. Нийгмийн ч тэ олон нийтийн ч тэ эрх ашиг шууд зүсчих юм байна. Энэ бол экспорт дээр гардаг юм тэ үйлдвэрлэл байгаа манай. Энэ дээр нь болохоор иймэрхүү юм байхад бол нүдэн өнгөрөө гэдэг ч юм аа. Энийг ингээд улс төрч хүн гарч ирээд ярих юм бол мэдээж алуулна л да. Юу солиороод байгаа юм нэстэй тэ. Зарим авилгыг өнгөрөөгөө заримыг ингээд тэ. Тэгэхдээ яг тэмцэж байгаа байдгийг харах юм бол тэгж харагдаад байгаа улс орнууд тэ.
тодорхой хэмжээнд 4-5 шиг үед юмд англиар тийм англиар тий. Дахин орчин дахь эмх замбраагүй мэдээллээс өөрт хэрэгтэйг олж авахд хүндрэлтэй байна уу? Дандаа л худал мэдээлэл тааралдаж юунд ч итгэхэд бэрх болсон мэт санагдаж байна уу? Тэгвэл таныг баримт халах үйл ажиллагааг дэмжих гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэхийг урьж байна. Та сарын 10,000 төгрөг буюу жилийн 120,000-ыг төлөөд цахим орчин дахь эмх замбраагүй мэдээллийн цаад учир шалтгааныг мэддэг, мэдээллийн манипуляцид автдаггүй хуурамч мэдээллийн эсрэг комьюнитид нэгдээрэй. Хэрсэг гишүүн болсноор та гишүүний захин үнэлэхтэй болох, баримт халагч нар болон дэмжигч гишүүдийн нэгдсэн группээр мэдээлэл авах, хуваалцах, санал зөвлөмж өгөх, Монголын баримт халах төвийн үйл ажиллагааны тайланг жил бүр хүлээн авах, Post Fact podcast-д асуулт илгээх, анхан шатны цахим сургалтуудыг мөн төлбөргүй үзэх, стикер, энгэрийн тэмдэг, аяга багтсан мерч бүтээгдэхүүний багц хүлээн авах. Бидний эрхлэн гаргасан номнуудыг 30% өнгөлттэй үнээр худалдан авах зэрэг олон боломжуудыг эдлэх юм. Харилцсан гишүүн болсноор та сарын 20,000 төгрөг буюу жилийн 240,000-ыг төлөөд бүх шатны цахим сургалтуудыг үн төлбөргүй үзэх, стикер, энгэрийн тэмдэг, аяга, даавн тор багтсан мерч бүтээгдэхүүний багц хүлээн авах, гишүүдийн VIP уулзалтад оролцох зэрэг олон боломжуудыг эдлэх юм. Та хүн бүрийн мэдээллийн боловсролыг дээшлүүлж, нийгмийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд өөрийн хөв нэмрээ оруулаарай. Баримтад нэгдээрэй. Түрүү ярьжсэн network гэдэг. Энэ дээр би Оросд сурж байхад informal network гэдэг одоо монголоор орчуулах юм бол альбан бус сүлжээ гэх юм те. Бидний найз нөхөд одоо хамаатан садан за сонирхлын бүлгүүч гэдэг юм те. Бидний хүрээлд орж байгаа тэр network сүлжээнүүд одоо улс төрийн нөлөөлөлт ялангуяа энэ одоо сүлжээ нь улс төр рүү орох юм бол илүү нөлөөтэй байдаг гэдэг энэ ухагтууныг аягүй их судалж ирсэн. Тэгээд энэ дээр Монгол дээр ингээд буулгаад харахаар яг энэ нөгөө пост социалист гэх юм уу те пост коммунист орнуудад ажиглагдж байгаа нэг төр зам энэ альбан бус сүлжээнүүдэд улс төрд аягүй нөлөөтэй байна гэдэг энэ одоо ухагтуун гэх юм те судалгааны чиглэлүүд аягүй хөгжижсэн. Тэгээд Монгол дээр ингээд буулгаад харахаар ялангуяа энэ үзэгдэл сонгуул дээр их ажиглагдсан болов уу гэж хардаг. Төрөөсөнтэй янз бүрийн магадгүй бизнестэй холбоотой ч гэх юм уу эсвэл сонирхлын бүлгүүдтэй холбоотой ч юм уу те өөрөө янз бүрийн одоо улс төрийн бүлгүүд нь сайн networkтэй сайн сүлжээтэй байх юм бол илүү их нөөцтэй тэрийг илүү зарцуулаад сонгуульд илүү одоо нөлөөтэй байх боломжтой гэдэг. Тэгэхээр яг энэ онцлог нь Монгол дээр буухтаа хүмүүс нэг тэрийг нэг сайн ажиглахгүй байгаа юм болоо те. Авилга гэхэл зөвхөн мөнгө өгч авч солилцох те. Энийний цаана бол хүмүүсийн танилын сүлжээ янз бүрийн харилцаа холбоонууд бол байгаад байдаг те. Тэгэхээр энийг ер нь Монгол дээр буулгахдаа яаж илүү дэлгэрүүлж болох вэ? Энэ сонгуул гэдэг асуудал чинь өөрөө авилгын тохиролцооны гол илрэл болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэлээд том бүтцийн гэж яриад. Энэ чинь тэр чигээр төрийг өөрийг нь очиж суугаад ховчлж хагаад selective гэж түрүү ярьсан те үзмжээр ингэж те цааш тарааж тийм үү те их бидл өгөхтнө өгч те албан тушаал ингэдэг юм тогтолцоо болж байгаа шүү. Өөрөө тэр чигээр авилга болчихж байгаа байхгүй улс төр чинь те. Тэгэхээр улс төр гэдэг чинь. Тэгэхээр өөрөө өөрөөсөө сална гэдэг бол авилгаас сална гэхээр аюу зовлонтой тийм бүтц болчихж байгаа шүү тийм үү. Яг юу гэсэн үг вэ те. Тэгэхээр түрүүний миний ярьсан асуудлууд гарч ирж байгаа те. Ямар төрлийн авилгатай эхэлж тэмцээд боломжтойгоор ингэх үү. Чиний сэний асуудаг нам гэдэг бүтц те. Бол энэ шиг гол эргэлдүүлэх талбар болчихж байгаа тийм ээ. Нэгэнд нам төрөө ирэх аавна гэж заачингууд за энэ лөө орох юм гэдэг тийм нөгөө тийм бух татдаг штэ улаан даваагаар тэрэн шиг ингээд бүтц үүсгэж хайж гарчаа тэрэн л тэмүүлэхгүй гэдэг хараа тийм. Тэгэхээр тэр нам нь өөрөө ямар бүтцээр яаж явж ийн тийм гэдэг асуудал гараад ирж байгаа. Тэгэхээр нэг дахиад 3 асуудал энэ байгаа. Монголын намтай холбоотой. Ялангуяа манай эрх баригчтай нам 90-ад онд маш олон тийм социалист улсууд коммунист намаа социалист намаа шууд тараасан байдаг тийм. Тэгээд оронд нь илүү олон ургалч социал-демократууд социал-дем тийм ингээд либерал ингээд ургацсан тийм. Манайд энийг хийж чадаагүй. Манайд бол маш олон баримтыг харангууд ардчилсан хувьсгалын бүх асуудлыг номенклатур өөрснөө хийсэн гэсэн
4 6 ажиглагддаг байхгүй бас давхар. Тэгэхээр тэрийн дараа нь жишээ ярьж болно. Тэгэхээр номенклатур өөрөө намаа аваад үлдчихэж байгаа учраас тэр чинь бүх сүлжээтэйгээ тийм үү намын үүртэйгээ тийм Монголд мэдээж хамгийн чухал юм тийм танилын үүр тийм танилаараа ингээд тэр системээ аваад үлдчихэж байгаа. Тэгэхээр энэ бол эдийн засаг нагшаад тийм үү тийм давжаа болцсон тийм 90-ад онд инфляц нь 300 гаруй хүрээд ингээд тийм олон улсын тийм хэдэн түншүүдийнхаа зээлээр шахах тийм багш нарыгаа залжуулж ирсэн үе гэхээр төртэй холбоотой тэр үед шавс Эрдэнэт л байгаа. 2000 он хүртэл бол тийм төр өөрөө гол ажил болгож болчихж байгаа. Тийм өөр салбар гэдэг юм байхгүй чам. Төр нь гол ажил болгоч нь тэгээд давхар тэнгуү тэрнтэй холбоотой нам нь өөрөө. Нам төрийн систем чинь тэгээ салаагүй багт. Салах гэж үзэл байгаа бид нар тийм. Тэр чинь салаагүй учраас нам нь өөрөө түрүүний ярьсан шиг тийм үү. Төрийг хөвчилж явдаг системийн нэг хэсэг нь нам дээрээс нь өөрөө бас ажил болгож болоод өрчих жоохгүй. Тэгэхээр айгүй зовлон та орон нутгаар ингээд яваад үзэн тийм үү. Ямар нэг ажиллаараа яваад үзэн хүн дор аж 3 4 балгаатай байгаа шүү дээ. Намын гишүүн төрийн албагаач тэ зарим нь иргэдийн төлөөлөгч хурлын гишүүн тэгээд давхар нэг юм бас холбоо сайхан тэ орон нутгийн тийм тэ тэнгуү 4 5 балгаатай тэнгуү тэр тийм үү төр нам гэсэн нэгдсэн бүтцээр амьдрдаг усуд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чин яг энэ өнцгөөс нарах юм бол улс төрийн намын тодорхойлолт эдрэг шал падлыг болж байгаа юм сонгодог. Аж ахуйгаас нэг ч өгөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Гэт. Тэнгүүд Монгол Ардын намынхантай уулзаа ярингууд гэж байгаа. Бид нар тийм үү сонгуулийн хуулинд ингэж өөрчлөлт оруулаа те төрөө санхүүждэг гэдэр болж байгаа те. Зарим дээр нь болохоор цалин авч болохгүй те. Зарцуулалт дээр нь ингээд тэр чинь хязгаарлах гэдэг шүү дээ. Төрийн санхүүжил те. Цалин гэж бичиж болохгүй гэдэг гэсэн те. Ийм уруусаа те. Тэрийг өөрөөр ингэж ороод өгөлцсөн те. Тэгээ тэр нь юу гэж бичсэн байсан ямар нэгэн батар цалин л واخгүй. Тэр чинь амжиргааг залгуулж байгаа те. Тэгэхээр ийм төр нам тийм үү амжиргаа гэдэг 3 тийм үү иймэрхүү хосолцсон тийм үү асуудлыг яаж яах вэ? Тэр чинь өөрөө ийм том бүхэллэг болчихж байгаа тийм. Тэнгүүд ойлгомжтой шууд тэр чинь цалин давж ин буцааж яаж гэж болохгүй учраас ямар нэгэн байдлаар тийм үү хууль дүрм журмаар ингэх гэж үзэн. Гэхдээ тэр нь хэдэн хувийг нь тийм үү загт тийм үү одоо яаж чадах удирдах чадах хууль дүрм журмаар за тоо хэлэх боломжгүй л дээ. За 5% гэж үү те. 95% тэгэхээр 70. 70 гэдэг нь яг бидний өдөр тутам харагддаг асуудлууд тэгтээ 70 ингээ те. Энэ үзэсгэлэнт дарах юм бол ямар ч барууны улс төрийн намын тодорхойлолт хийж орж ирэхгүй болчих. Монголын нам Монгол төр гэдэг хоёрыг харах юм бол яг ингээд яг 2000 онд бол одоо 90-ад онд гэх юм уу те эдийн засаг жижигчлээ одоо түрүүний хэлсэн шиг гол одоо том ажил олгогч нэг нь ажил олгогч нь бол төр өөрөө болчиход байгаа тий. Одоо бас яг ийм хандлага одоо процесс ажиглагдаад байгаа тий. Төр илүү одоо мэдээж ялгаагүй зах зээл дээр л хүмүүсээс одоо оролцоол ажил олгогчдын нэг болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт илүү нөгөө таатай боломжуудыг санал болгоод байгаа тий. Өөр бусад боломжууд нь хомогдож байгаа ч гэдэг юм. Тэр яг энэ нөхцөл одоо ямар хуу гарч байгаа тий. Яг ингээд төр өөрөө илүү одоо гол ажил олгогч болгоод тэр нь тэгээд хамгийн гол нь авилгын сүлжээгээр ч юм уу тий танил талын сүлжээгээр нөгөө албан бус сүлжээгээр системэд итгээд яваад байдаг тий. Тэгэхээр энэ чинь өөр ингээд өөрийгөө нөхөөл ингээд цаашаа үргэлжлүүлж яваад байгаа систем байна шүү тий. Тэгэхээр энийг энэ дэр нэг яг жоох өмнөдгөл байгаар нэг мэлхэд одоо бид залуу хүн бэ гэж бодъё тий. За нэг аж ахуй эрхэлдэг ч юм уу нэг 5 6 цалин тавьдаг тий. Ингээд гэдэг. Тэнгүүд за нэг 2 гарч байлаа гэж бодъё. За бизнесээ гэдэг явуулаа. За уул уурхай банк биш л бол Монголд хэдэн хувийн маржинтай ажиллаж болох уу тий. Нэг бизнес тий. 10 15 18 20 Тэнгүүд тэгвэл тэр хүн сүлжээ мүлжээнд ороод нэг тий янз бүрийн залуучуудтай танилцаад тий намын нэг хэсэг болоод нэг юунд ороод ингээ явал маржин хэд үж болох вэ бодохгүй айгүй сонирхолтой сонголт байгааз бизнес хийхээр тийм
том олигопол эсвэл монополь очоод тий аль хэдийн суудсан бүх салбар руу орж байна тий. Бараг ямар салбар тийш бүгдүүд ингээд дараад тий өрсөд орчдөг. Том хажуудаа банк бос ахуйт ийм хүмүүстэй өрсөлдөх хэрэг бараг утга учиргүй болж байгаа тий. Залуу бизнес юу? Бизнесмен хувьд бизнес вумен ч гэж бол. За бизнес вумен улс төр тийм үү? Сүлжээнд ямар юм байдар ороод услахын услаад танилцахтай танилцаад ингээ явуулаад явах. Маржин аяг өндөртэй байгаа харагдаад байх надаа. Жишээ нь би Македонд ажиллаж байхад тэгж явж байгаад ингээ тэ атах юмтай золгох юм бол маржин 40-60% байж магадгүй гэж байхгүй. Тэр чинь юу газрын тос босны хэмжээд очиж тэ. Тэгэхээр тийм сонголт бол өгчөд байгаа. Яг одоогийн байдлаар бол хүнд. Тэгэхээр улс төрөөр явсан тэ. Нэг иймэрхүү юм байна. Бизнесээ гэдэг бол иймэрхүү юм байна тэ. Тэгэхээр ийм ч задлан гэхээр реформын асуудал яригдана тийм. Реформуд ямар үеж болох вэ гэхээр дахиад түрүүний асуудал. Ямар төрлийн авилгатай тэмцэх гэдэг шиг ямар төрлийн индустри буюу тийм салбарыг хөгжүүлэх юм. Тэр тийшээ байгаа хязгаарлагдмал нөөц тийм хүн энэ асуудал чиглүүлээд явах юм. Тэгээд яг онл гэхээс илүү төсөөлөл тийм үү. Educated гэдэг шүү дээ. Хөгжил авчирч магадгүй салбарууд гэвэл нэгдүгээр labor intensive буюу маш олон хүн ажилладаг тийм. Ийм салбар. Тэр бол яагаад тэгэхээр нөгөө хүмүүс ч буцаагаад хариуцлага тэгдэг учраас тийм. Улс төрт илүү нэмэртэй гэж үздэг нөгөө. Түрүүний яриад байгаа улс төрийн ухамсар үүсгэхэд илүү нэмэртэй гэж үздэг тийм. Тэгэхээр үйлдвэрүүд тийм. Ийм үйлдвэрүүд ингэж хөгжиж эхлэвэл улс төр цэвэрших боломж үүснэ гэсэн. Нэгдүгээр. Эсвэл гадаадын томоохон корпорацууд гэхээс илүү тийм дунд хэмжээний үйлдвэрүүд. Жишээ нь Бангладешт энэ дээр айгүйх амжилттай ажилладаг. Том тэр хөрөнгө оруулалтанд ихтэй мэдээж илүү солонгорсон байдлаар орж ирэнгүүт гаднаас илүү их сигнал орж ирэх гэсэн. Танай хөдөлмөрийн байдал чинь юм байгаад байна тийм. Танай дотоодын нийлүүлэлтийн сүлжээнд чинь ийм асуудал үүсэж байна гэдэг сигнал орж ирнэ яг жинхэнэ тийм. Тэгэхээр иймэрхүү юмнаас бас нэг улс төр тийм улс төрийн системд гаднаас нь сигнал орж ирэх боломжтой болж байна. Тэгжиж л хөдөлнөхөөс шүү дээ. Дотоод сигналаараа бол хөдлөөд цэвэршүүл ихэр чи өөрөө бодохгүй. Түрүүн албан бус сүлжээ гэдээ ярьжсэн шүү дээ. Тэгэнгүүт энэ дээр харахаар бид нэр албан бус сүлжээ гэх юм уу тийм одоо энэ практик нь өөрөө нийгмийн нэг одоо хишмэл үзэгдэл болчиход байдаг. Гэтэл энэ нь болохоор хишмэл үзэгдэл биш байвал төр маань илүү одоо сайн ажиллах боломжтой байгаад байдаг те. Илүү нөө мэритээр суурилсан илүү хин нэгний танил тал гэхээсээ илүүтэй чадвартай яг чадж байгаа нь те. Яг тодорхой бодлогын зорилтыг хэрэгжүүлж чадж байгаа нь өөрөө албан тушаал ахих гэдэг юм энэ системээр шилжих гэдэг. Тэгэхээр энэний нэг том сар бишэл нь өөрөө манай тэр уламжлалт соёл юм шиг л байгаа юм л да. Ямар нэг асуудлыг шийдэхээр яг албан ёсны шугамаар хандхаас илүүтэй за тэнд чинь би ямар хүн таньдаг вэ те гэдэг энэ асуулт шууд орж ирээд. Тэгэхээр яг энэ одоо үзэгдэл талаас нь харахаар нийгэм соёлын талаас нь хандах хэрэгтэй юу эсвэл магадгүй арай өөр арга замууд илүү байх хэрэгтэй юу? Энэ дээр яг зүгээр merit гэдэг үг дурдагч юм чи тэрнээс эхлэе л да. Merit систем манай төрийн албанд би тодорхой хэмжээгээр ажилладаг гэж боддог байхгүй. Ялангуяа газрын дарганы төвшиг хүртэл дэвшээд явах ч боломж байдаг. Одоо өнөөхдөө илүү хаах төвшинлөг орсон шүү дээ. Merit-тэй бүр ингэж баталгаажуулж хагаад гаднаас хүн орж ирэх асуудлыг тийм үү. Тэгэхээр одоо тэр асуудлыг би баг дахиад жоохон зарим талаар нь уян хатан задлахгүй болохгүй хэмжээнд очиж байгаа юм санагдаад байгаа байхгүй. Одоо ямар нэгэн улс төрийн хүчин гарч ирээд бодлого хэрэгжүүлээд дамжуулаад ингээ гэвэл те төрийн албан хаагчдыг солих асуудал бол маш хүндрэлтэй болсон. Тэгэл буцаал шүүхтэл дахиад ялаал их тохиол ялаал аваад явдаг байгаа байхгүй нөхөн төлбөрөө. Тэгвэл нөхөн төлбөрийг нь баг хөрөнгө оруулалт гэж бодоод нүдэ ханаад халах уу гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр merit гэдэг асуудал угаасаа тогтсон иерарх тийм үү эрх мэдлийн асуудлыг зүгээр л цааш нь явуулаад баталгаажуулдаг гэж байгаа биш. Нөгөө талаараа бол тийм хүсээд байх бол бас нэг талаараа биш те. Тэгэхээр Монгол шиг бас энийг зовлон бүх асуудал дээр ингээд тийм нюанстай харах хэрэгтэй болчих واخхой. Аль хэсэгт нь merit вэ зүгээр те.
аль хэсгээр нь юу вэ зүгээр нь араа жоохон чөлөөтэй систем те хажуугаар нь орж ирээд те хурдан трак гэдэг шүү дээ. Англид бол track 1 2 3 гэдэг хүмүүс оруулаад ингээ явуулчихдаг те. Тэр шиг манай дээр бол жишээ нь би одоо баг номных рекламыг хийж байгаа шиг шүү. Миний гаргаж ирж байгаа нэг гол аргумент чиний дэвшүүлсэн тийм асуусан асуултыг нэгдэж байгаа. Юу нөхөр Монголд байгаа институтууд тийм аа. Ингээд хэлбэр дүрсийг наах юм бол яг барууны өндөр хөгжилтэй OECD-ийн ус шиг байгаа. Бараг тэр чигээр. Хэлбэрийн төдий байгаа. Тэ нэрийг харсан ч тийм аа. Цаасан дээр бичсэн тэ функц үүрэг тэ нүг нь харсан ч бодлогыг нь харсан ч гэсэн бараг тэр чигээр. Тэгс мөртлөө тэг ухаад үзээд тийм үү агуулга мөн чанар нь юу вэ гэхээр тас өөр юм байхад дотор нь явж идэг те. Тэгэхээр энэ байгаа институтууд ч юм тийм үү бодит байгаа амьдралаас ихэд хол байгаад байгаа юм биш үү гэснийг асуулах гэж байна. Түрүүний нэг нам дээр жишээлбэл 90 орчим хувийн талд байгаа шүү дээ бүх хэвчүүд те. Decision making те ямар те. Жишээ нь баг хурлынхан сая бүүн хурлууд ингээд бас баг хурлаа авч хилцэхгүй л байгаа байхгүй те. Манай намаад гэдэг шиг шийдвэр гаргаж байгаа асуудал ингээд талд бид хэд болохоор нөгөө цаасан дээр барьсан юм бол би энэ яриад энэ болж чинь болохгүй нэ гэдэг тийм. Тэгэхээр энэ болохоор яг илүү институцийн социолог маягаар харах юм бол энэ байгаа нийгмийн асуудлууд энэ тийм үү хажууд нь яваад байгаа цаасан дээр бичсэн бүтцийн асуудлаас аюул хол зөрөөд байгаа биш үү гэсэн асуулт. Чадварч юм чадамжийн хувьд ч гэсэн тогтсон соёл те дадал зан зочны хувьд ч гэсэн тийм үү. Тэгээд нэг авид нь болохоор энэ хоёр асуудлыг бид нар илүү прагматикаар хараад ойртуулж үзэхгүй бол тийм үү. Бүх юмыг заавал албан болгоно гэдэг асуудлыг хөндөөхгүйгээр тийм үү. Тодорхой үгийг ойртуулахгүй бол манай хойд хөрших шиг байдал руу орчих бүр магадлал өндөртэй тийм. Цаас дээр бичсэн бүр энэ амьдралтайгаа ямар ч хамаагүй. Тийм. Дүмаа байна уу байна тийм төлөөлөх тийм танхимд байна уу байна ерөнхий сайд байна уу байна тэгсэн мөртлөө тас хөндлөө параллел яваад гэж байгаа юм тийм. Надад болохоор тэр аюулнд байгаа. Энийг болохоор олон улсын хөгжлийн асуудлыг судалдаг хүмүүс isomorphism гэж яриад байгаа байхгүй. Isomorphism буюу ямар нэгэн институт хууль дүрм журмын зөвхөн хэлбэрийн дуурайгаад функцийг нь авчирдаг. Энийг болохоор isomorphic mimicry гэж яриад энэ болохоор яг биологи тэ эволюцийн биологи дээрээс гаралтай үг. Зарим амьтад ингээд тэр чихээрээ нэг амьтны хэлбэр төрсийг ингээд тийм үү дуурайгаад эволюц төртөд ингээд яваад дийг нэ. Тэгж байгаа нэг мэдс чи ингээд адилхан болцсон байдаг нөгөө тэгтэйгээ. Тэнгүүд хүний нийгэмдэр эн чинь бас ингээд хамаагүй яваад болж ийн үгүй гэдэг асуултыг гараад ирж байгаа тийм. Тэнгүүд жишээл гэдэг хэлэнгүүд түрүүн хойлоод яаж ихсэн барууны өндөр хөгжилтэй улс орнууд эхлээд институц байгуулаагүй. Бид хэд болохоор бүгд гэж боддог. Ингээд ийм тийм үү хяналт тэнцэлтэй парламенттай тийм ийм хууль тогтоох байгууллагатай ийм гүйцэтгэх засаглалтай шүүхэн биенийг ингэж хяндаг тийм шудраг өсдөөний газар гэж нэг байдаг авилгалтай тэмцэх газар гэж нэг байдаг гэдэг ингээд тавьчих. Яг барууны тийм хөгц түүхийн эдийн засаг улс төрийн эдийн засаг социологийн хүүхээс аваад үзэх юм бол ямар ч тийм байхгүй байсан. Институтууд нь тийм дотроо зөрчилтэй хөгжиж ирсэн тийм. Нэг бол гаднаасаа, нэг бол дотоод зөрчлөөсөө тийм. Нэг бол тодорхой хэмжээний тэр адаптацид ороод ажилдаг болсон систем дараа нь хэлбэр дүрсэн дараа нь гэж одоо бидний хардаг шиг байдлаар гачирсан байдаг жишээ. Тэгээ маш олон эдийн засгийн судлаад яг тэр тогтоосон байхгүй. Хажун чаана гэдэг солонгосын эдийн засгийн асуудал. Монголд ном орчуулагдсан байдаг. Институтууд эхлээд функц хийх буюу ажилдаг байсан юм байна. Тэгээ дараа нь одоо бидний мэддэг хэлбэрт шилжсэн юм байна гэдэг асуудал. Тэгэхээр энэ болохоор миний номын нэг том ганц аргумент болоод байгаа. Тэгэхээр юу ажиллаж ийн гэдэг дээр илүү төвлөрөөд явах нэг юм аргумент гарч ирж байгаа. Тэгээ нөгөө талаасаа нийгмийн шаардлага байх хэрэгтэй тийм хүлээлт байх хэрэгтэй тийм тэнгүүд миний нөгөө түрүүний хэлсэн аргумент нь юу байсан гэвэл яг энэ толботой тэр хүлээлт нь арай бага байгаад идэг шал өөр одоо зүгээр нэг жишээ хүндлэнгийн жишээ авах тийм нэг төрлийн байгууллага дээр очиж нэг асуудал шийдэх гэхэд яг ном журмаараа шийдий гэд тийм хүлээлт байгаад идэг тийм гэтэл бид нарт тийм хүлээлт нь байхгүй за энэ ялжгүй авилгал хүлээж байгаа тийм мөнгө хүчүүл болох юм гэдэг тэнгүүд энэ нөгөө тэр одоо буруу системээ ингээд өөрчлүүлээд яваад байдаг тийм. Тэгэхээр яг энэ нийгмийн талаас энэ авилгын системийг яаж өөрчлөх вэ тийм. Энэ дээр яг түрүүний нэг ухамсартай холбоотойгоор
бидний хүлээлт илүү өөрчлөгдөд ерөөсөө энэ асуудлыг хүлээж зөвшөөрөхгүй те. Энэ дээр магадгүй тэр улс төрийн зохион байгуулалт нь орд юм уу? Эсвэл ухамсарын төвшөнд ямар нэг байдлаар өөрчлөлт нь гараад тэр өөрчлөлт нь яг нэм бодит байдал болоод те. Тэгэх юм бол илүү нөгөө хүмүүст илүү ойр тусах те. Заавал ингэж өөрийнхөө асуудлыг ингэж шийдэх албагүй юм байна. Өөр зүгээр энгийн журмаарт өөртөө одоо үнэртөө багтаагаар асуудлыг шийдэж болох юм байна гэдэг тэр практик нь ингээд нийгмийн байдал болчих юм болов уу гэж хараад. Одоо илүү нөгөө дараагийнх нь яг энэ төрөний асуудлын үргэлжлэл болоод нэг асуудал байгаа нь одоо улс төрийн үзэл баримтлалын асуудал байдаг тийм. Бид нэр болохоор ойлгохдоо за баруун зүүнний үзэл гэж байд юм байна. За энэ хоёр ингээд ямар нэг байдлаар өрсөлддөг юм байна тийм. Тэгээ аль нэг нь ялд юм байна. За энэ бол сонгуул дээрээ бас илэрдэг юм байна тийм. Барууны нам гэж байд юм байна, зүүнний нам гэж байд юм байна. За тэгээд энэ бас ялгааг өрсөлдөөд аль нэг нь ялаад тэгээд мөрийн хөлбөрөөр иржүүлээд явд юм тийм. За яг энэ онол юу Монголд юу байдал мөн үү? Тэгээ энийг одоо яаж ойлгох вэ? Дахиад түүхээс ярихгүй болохгүй тийм. Тэгэхгүй бол төөрөө явчих нэгдвүлээ. Тэнгүүд баруун зүүнний асуудал гэдэг чинь аюул сайхны асуудал. Нин сайхны гэж Монгол өгөөд өглөө нин сайхны гэж нин сайхны гэдэг нь яг 100 жилийн өмнөх асуудал богино түүхтэй. Ханх зүүн барууны асуудал гэдэг чинь тийм мэдээж юнитар хаант засаглалын үүднээс тийм ялангуяа англи шиг тийм аристократууд нэг талдаа нөгөө талдаа капиталист буюу тийм хөрөнгөтэй гараад ирсэн үеийн асуудал шүү дээ тийм. Тэгээд тэр үед бол нөгөө зүүн ажилчин ангийн гэсэн асуудал байхгүй шүү дээ. Одооны тодорхойлт шиг энэ бид нар баруун талд гараа суучи зүүн талд гараад өгч тэр нэг асуудал байсан байна тийм. Гэсэн ийм номинал тэр үеийн түүх нөхцөлөөс шалтгаалсан асуудал тийм. За тэгээд одоо нөө бид нар мэддэг Америк нэгдсэн улсын арчилсан нам гэхэд тийм шал өөр нэртэй барууны нам байсан тийм. Барууны нам байсан тохиол байгаа тийм 1800-аад үеийн тэгээд солигдсон баг жишээ тийм. Тэгэхээр энэ асуудал чинь нөгөө түрүүний ярьсан шиг том индустриалтай аж үйлдвэрлэлийн капитализм хөгжиж ирээд задарсан тийм ашиг сонирхлын бүлгүүд нэг талдаа гарч ирсэнтэй илүү холбоотой асуудал болчихж байгаа тийм. Ажилчин тийм хөдөлгөөн бид нар ийм юм анихч омоор ингээд тийм ингээд гараад ирдэг. Тэрийг нь дагсан улс төрийн хүчнүүд зарим нь тэрийг уургалж яваад сэдв болгоод явсан ч тохиолдол байна тийм. Зарим нь нам нь өөрснөө ажилчин ангийн эрх ашиг илүү тодомроор гаргаж ирэхэд нь тийм өөрснөө оролцоод ингээ явсан тохиолдож байна тийм. За хөрөнгөтний тал гэж яригддаг тийм. Илүү баруун яг чөлөө зах зээл эдэр гэдэг үгтэй. Боловч илүү хөрөнгөтний тал тийм. Conservative буюу статус квог хамгаалагч намууд нь араа өөр төрлийн хэлбэрээр гаргаж ирсэн байдаг ч юм уу тийм. Тэгэхээр түрүүний бид хэдийн ярьсан нөгөө Монгол улсад 90-ад онд 500 жилийн өмнөөс хаант засаглалыг задарж явах байдлыг үйлдэл харагдаж байгаа байхгүй нэг талаараа. Түрүүний бид ярьсан төр гэдэг институт тийм. Тэрний хажуугаар мэдээж том конгломератууд явж гин бизнесийн гэж нэрлэгддэг. Гэхдээ яг бизнес гэж хэлэхэд хэцүү манай конгломерат гэдэг тийм. Дандаа төрөөр л өгч явдаг гэдэг тийм. Танд руу ашиг батлын лицензууд тийм. Тэгэхээр ийм том бүхэлдэг систем чи одоо л нэг гэж үзэл буцаад сая чи ярьсан шүү дээ. Төрийн над төсөн өсвч юу болоод эхлэв сүүлээд 5 жилийн дотор тийм. Хувийн хөвшил капиталист анги баг үүсч амжаагүй байгаад дэнжигэн житл төрн буцаад ингээ тийм. Бүх мөнгөө хороож яваад өөрөө зарцуулаад ингээ явчихдаг схемд ороод байгаа юм биш үү тийм. Тэгэхээр энэ дэр бол зүүн барууны гэдэг асуудал барууны томьёоллоор бид аваад үзэх юм бол ямар ч утгагүй бол авч. Зүгээр зүүн баруун асуудлыг яг контекстээр суурилсан маягаар гарч ирээд улс төрийн хүчнүүд бол авч явах боломжтой гэж боддог юм байна. Багш нарын эмч нарын ч юм уу те цалин дээр ч юм уу ямар нэгэн байдлаар дуураад те нийгмийн чиглэлтэй бид нар явах гэдэг юм уу те энэ бас чинь хаачих гэдэг байлаа. Тийм тэрэн дээр энэ хөдөлмөрийн тема хөдөлмөрчдийн байдал ямар вэ? Юуны байдал вэ? Зүүн тал нь жоохон энийг аваад явъя те. Одоо хөдөлмөрийн үндэсний авч бид нар жоохон барууны маягийн либерал нам гэдэг өөрөөгөө зарлцлаа шүү дээ те. За тэгвэл тэр чинь юун дээр гаач ирэх. Тэг нэг тийм жижиг сажиг тийм иймэрхүү юм дээрээс одоо л ингэж үсэх боломжтой байх. Улс төрийн намуудаас их шалтгаална. Түрүүний ярьсан шиг. Бид нар мобилизац юун дээр суралж хийх гэдэг байгаа гэдгээс шалтгаалахгүй. Сонголтоо хийх хэрэгтэй. Би бол боломж байгаа гэж хараад байгаа байхгүй. Нийгмийн чиглэлийн нам бол
багш эмч те цагдаа те онцгойхын те төрийн албаа багш бусад хөдөлмөрчд юу байна? Одоо нийгмийн одоо бидний дундаа хуваалцдаг одоо сайн паблик good гэж ярьдаг те энэ асуудлуудыг одоо бий болгож байгаа ажилчид те институтууд байгууллагуудыг дэмжих тухай тодорхой хэмжээнд. Тэгээд одоо л дөнгөж дахиж ялгарч эхлэх гэж байгаа шүү дээ. Аюул сонирхолтой бид ч 30 жил 30 гаруй жил шилжиж хийжтэйгээд яриад мөртлөө нөгөө дуусаагүй. Тий. Дуусах байтугай тий. Өөр нөгөө хэмжээс дор явчихж байгаа юм шиг надад тийм сэтгэл төрөөд байгаа байхгүй. Буцаад төрчин ингээд тий. Зарим хүмүүс улс төрийн капитализм бий болцтой гэдэг л яриад байгаа сүлээд Монголыг. Төр нь өөрөө ингээд тий. Гэхдээ Япон Солонгос шиг development биш. Хөгжлийн төлөө биш тий. Зүгээр ингээд хараагаа туурлаа сууж идэг тий. Тий, нийгмийн мүлдсэн тэгээд тараасан. Тараасан иймэрхүү. Нэг талаараа болохоор айгүй гоё тий. Бүх нийт хэрэгцээтэй нийтийн сайн сайхан тий. Агаар ус, нийтийн талбай. Сургууль бүх юмыг нь тий. Тэсгүүл санхүүжүүлэхгүй зориуд дотор орхиод эсвэл устгаж хаяад тэгснэ нөгөө талаараа тий. Бүх дотор хөвчрийг нь хувааж ангуудаа шал өөр хэлбэрээр буцаагаад ингэ тараагаад дуусчихдаг тий. Түрүүн нөгөө одоо нийгмийн чиг баримжаатай байх боломжтой тий. Тэгэхээр энэ дээр айгүй их татдаг нэг жишээ нь бол нөгөө Скандинав орнууд байгаа шүү дээ. Тэгээ Монгол Скандинавын орн болж болох уу тий. За цаг өөрийн хувьд бол ойролцоо тий ялгаагүй хүдэн хүн амын хувьд бол цөөхөн байна тий. За зарим Норвег битгий орнуудтай харьцуулахад уул уурхайн асар их баялаг байна тий. За гэх мэтлээ ингээд одоо нийгмийн соёлын хувьд ч гэсэн нэг одоо homogeneous тий. Нэг соёлтой нэг гарал үүсэлтэй хүмүүс байгаад байна тий. Харьцангуй. Тэгэхээр яг энэ талаас нь харахаар бүрэлдүүлэх нөхцлүүд нь бол байгаад байдаг. Гэтэл яг юу юм дээр ер нь дутагдаад байгаа. Яг ер нь энэ дээр жишээ нийгмийн чиг баримжаатай одоо социалист гэж ярих юм уу эсвэл социал демократ орн болыг юу вэ? Энэ дээр ер нь юу дутагдаад байгаа вэ? Яг уу Скандинавын улсуудыг нөгөө эдийн засгийн хөгжилтэй нийгмийн асуудлуудыг тайлбарлахдаа бол эхлээд төрн чадамжтай хүчтэй төр үсээд тэгээд капиталист харилцаанууд тэрэн дээр нэмж орж суурилж орж ирсэн гэдэг тиймэрхүү нэг тийм юу байдаг. Би тэрнтэй жоохон нэгддэг байхгүй. Тэгэхгүй хит давжаа ингээд тийм үү түрүүний ярьсан шиг хаус магийн төрөө штэ 90-ад оны Монголын төр тийм юун хууль дүрм хэрэгжүүлэх байтугай өнөө маргааш цалингаа ярьж байгаа төр дээр штэ капиталист харилцаа орж ирэхээр төрийг нь ямар хэлбэр тийм үү болгож хувиргадаг гэхдээ бид нар өөрсдөө харж штэ тийм давжаа ямар ч ирэх ашигт эзлэгдэж магадгүй юм төр тийм чадамжгүй гэсэн. Тэгэхээр Скандинавын улсуудыг болохоор тайлбарлаж байгаа төрөнд болохоор яг энэ эсрэгээрээ хүчтэй ялангуяа легитим тодорхой хэмжээнд оролцоотой ийм төр хажуугаар нь капиталист харилцаа орж ирэнгүүт тэрийг зохицуулах чадамжтай байсан. Түүхэн нөхцөл тиймэрхүү. Тэгээд юу гэдэг те Америк бид шал өөр төвхтэй энэ хоёроос манай Монголоос ч юм уу те одооны байдлаар шүү дээ манайх шиг төвхтэй байсан ус илүү тийм те олон ургалч намуудтай болоод явж байгаа гэх юм бол зүүн Европ Эстон жоохон төхөм. Гэхдээ түүхнийх ондоо. Нөгөө иргэний нийгэмтэй буржуа гэдэг юм капитал шилжилтээс өмнө социализмоос өмнө байсан түүхтэй. Манайх шигтэй шилжилт явагдаагүй эртээс шал өөр түүхтэй орон болчиход байна. Гүрж мөржийг харахаар бол бас их эвгүй байл доочлаа шүү дээ. Одоо Оросын нөлөөгөөр ингээд тэ хит хэргэлдэж идэг тэ дамрах шиг. Тэгэхээр би надад ерөндөг байхгүй. Зүгээр миний ном дээрээ гаргаж тавьж байгаа санаа бол ажилдаг институттай болох хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэнд, тийм бусад капиталист асуудлуудыг зохицуулдаг тийм үү. Өрсөлдөөний тийм үү мэргэжлийн хяналтын асуудлууд. Энэ асуудлуудыг хэд хэлбэр өгөхгүйгээр тодорхой хэмжээнд ажилдаг их тийм хялбар бүтцтэй болохгүй санагдаад байгаа юм надаа. Би тэрийг нэг салбар болгон дээр гаргаж ирэх гэж үзээд байгаа. Яагаад хялбар бүтцтэй байх хэрэгтэй вэ гэхээр тэрийг нь хянахад амар болох хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхгүй болохоор хит их тийм үү дүрм журам ингэж оролцсон тийм үү систем учраас ард иргэд өөрсдөө хянах боломжгүй. Бусад оролцсон тоглогч нар буюу те хувийн хөвшлэн компаниуд нь мэргэжлийн холбоод нь ч гэсэн хянах ингээд ямарч боломжгүй болчиход байгаа юм санагдаад байна. Тэгэхээр
ямар ч институт дүрм журам нь маш хялбар. Үйл ажиллагааны нээлттэй бас хялбар байж иж тэрнийг нь бусад хүнлэгийн талаас хянах боломжтой. Ингэхгүй болохоор бидний одоо хуулж байгаа дүрм журам тийм аа. Эс байгуулах гэдэг институт болохоор улам хэцүү болох гэдэг байхгүй нэг ерөөсөө ингээд. Хаана эйженси буюу та энэ үйл ажиллагааг ингэж яваад байгаа. Тэрийг нь шатанд нь хэн хянах юм? Тэр хянах улсуудын цалин хэн тавих юм? Тэ маргааш шиг талах сүнийх нь мөнгө хэн өгөх юм гэх тэнгүүд тэрэн дээр монголчууд огт төсөөлдөг байхгүй аюул зовлон тэ. Тэрийн бодлого тэ. Болдог гэсэн гинлээ баруунд нэг ингэдэг гэсэн гинлээ. За ямар ч байсан байгуулж юм бол болох юм гэж тэ. Тэгээ амьдруулдаг. Тэгээ нөгөөх нь цаасан дээр байгалаа. Цаасан дээр ажилгүй юм удаан байхаар юу болдог вэхээр хин ч итгэх болчихдог байхгүй. Легицийн байхгүй. Чанар байхгүй болж байна. Наад нэг юм хүмүүс үү хичнээн жилэл боллоо шүү дээ. Ажиллаж явах нь хэн харсан. Тэгэл за тэнгууд улс төрчч манайх бас нэг гоё юм. Ард иргэд таалагдах гэж айгу үздэг шүү дээ. Тэр нь аюу их юм дээр харагддаг. Би баярлаад байхгүй тэрэнд нь. Талхны үн хэдвэ гэх тэнгуутлаг амар хөөрх хариулж бариулаад зарим нь тэд гэлэг хөрхөө. Тэр нь ч таалагдах гэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр түрүүний миний ярьсан ажилдаг жижиг институт хэрэгтэй. Тэр нь ойлгомжтой байх хэрэгтэй. Хянахад ойлгомжтой байх хэрэгтэй тэ. Энэ дээр яг улс төрийн үзэл ер нь хэр нөлөөтэй вэ? Барууных байх уу, зүүнийх байх уу гэдэг. Яг одоогийн төвшөндийнх айхтар нөлөө бол байхгүй гэж хараад байгаа юм. Мэдээж тухайн хвшлэг гэж байгаа бид нэр яриад байгаа нөгөө тийм үү. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлтэй тань суурьсан хувийн хвшил чинь ч гэсэн тий цэцгэлж амжаагүй хөөх юм ингээд тий хөлдөж хүчих гэдэг тий. Ард иргэдэн ч гэсэн чаваас ингээд тий. Агаар усгүй тий. Одоо цогт тог цэглэгаангүй гэдээ болц тий. Энэ дээр бол иймэрхүү төвшний хэрэгцээ хангахад бол зүүн барууны надад ялгаа харагдахгүй байгаа яг үнэ ихтэй бол аль нь барайл явах хэвээр хүн ном нь өнөө тэр өөрснийхөө тунгахсан шигэ жижиг дүнтэй бизнесүүдтэй ирэх ашиг хангаал яв. Өөр нэг зүүнний чиглэлтэй нам гарвал те эсвэл арчсан нам өөр гэсэн те зүүн төвийн жигүүртэй бол болохгүй байхгүй ш те багш эмчнэрийнхаа те ирэх ашиг ханга тэргүүрээ дахиад саналаадаад ингээ явах бүрэн боломжтой харагдаад байгаа. Яг одоо энэ институцийн байгаа нөхцөл дээр улс төрийн үзэл дээр миний томьёол болохоор баруун зүүнийх гэж хамаарахгүй ямар нэг ажилтгал шийдэл хэрэгтэй. Яг одоо түрүүний өөрчлөлт чинь ярьсантай энэ бол ойролцоол юм шиг харагдаж байна л да. Одоо ялангуяа төрийн албан дээр харагдаг те. За төр том байх хэвээр эсвэл жижиг байх хэвээр гэдэг юм аргумент байгаль явж идэг те. Тэнгүүд яг ингээд төрийн хэрэгжүүлж байгаа чиг үүргүүдийг харахаар те аюул чухал чиг үүргүүд байгаа те. Мэдээж одоо хууль хэрэгжүүлэх одоо эрүүл мэндийн үйлчилгээнээс ахуулаад те зөндөө том жижиг чиг үүргүүд байгаа. Гэтэл тэднэр дээр жишээ нь зарим дээр нь хүн өвч дутагдаад нөөц болцоо те төсөв дутагдаад байдаг. Зарим дээр нь бүр хийдийг илүүдсэн байгаа гэдэг те. Одоо жишээ нь бид нэр яг улс төртэй холбоотойгоор те ямар ч давхарцсан чиг үүрэгтэй ч юм уу те эсвэл ямар ч ач холбогдолгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд байдаг байгууллагууд байгаад байдаг те. Тэрэн дээр нь нөөц болцоо нэг хитчээд байдаг. Гэтэл нөгөө тал дээр нь яг одоо ард иргэдийн яг өдөр тутмын амьдралд одоо шаардлагатай ч гэдэг юм уу те. Тэр ажлууд дээр нь хүн нөөц болцоо дутагдаад байдаг те. Тэгэхээр энэ дээр болохоор хитрхи одоо муухраар гэх юм уу те. Нэг за төр болж ичгэн байх хэрэгтэй гэдэг хамаагүй ингээд одоо хяргацдаг ч юм уу те. Тэгж хандхаас илүүтэй яг шаардлагатай функцүүд дээр те шаардлагатай институтүүд дээр ямар юу одоо нөөц болцоо дутагдж чинь те хүн хүч дутагдж чинь зарим газар бол 10 хүн ажилладаг байхад заримд нь 20 байх хэвээр байх ч юм уу те. Тэгэхээр энэ талаас нь харвал ямар нэг тийм улс төрийн одоо үзэл баримтлаас үл хамааран яг тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд ажилтг тэр функцүүдийг дэмжих тэр нөөц болцоо нь хэрэгтэй гэж ойлгоод байна. Яг эхлээд ажилтг болох хэрэгтэй байгаа байхгүй тийм ээ. Жижиг төр том төрийн асуудал чинь эхлээд жижиг томдоо биш шүү дээ тийм. Яг чиний ярьсан шиг. Хоёулаа энэ дээр 100% санал. Юуны төлөө явах гээд байгаа гэдг нь ойлгомжтой бол за тэгвэл ийм төрөх гээд байгаа юм байна. Тэгвэл ийм хүн хүч хэрэгтэй мэй гэж тодорхойлдог болохоос биш тийм. Харснаа энэ 10 хүн яагаад зугуулчаад энд байгаа гэдэг үү тийм. Хэзээ ч тийм логик байхгүй шүү дээ амьдрал дээр тийм. Хаашаа хүрэх гээд байгаа юу л зориод байгаа юм бэ нэр? Ямар нэг юм бэлүү тийм. Тэгвэл тэр чинь багш чинь байх хэрэгтэй тэгвэл. Тийм. Тэгвэл эмч чинь байх хэрэгтэй гэдэг тооч тэрнээс
шалтгаалж гаш ирэх болохоос биш те. Тэгээ сүүлийн яриагаар бол зарим их хурлаа гişүү яриад байгаа шүү дээ. Төрийн эмчийн корпорациудыг нийлүүлээд тосч 50 гаруй мянган хүн байна гэх те. Тэгвэл эхлээд тэрэн дээр ажилт. Ярихдаа төрийн эмчийн корпорациудаа нэг тийш болгоё л гэж ярих тааш. Цөр данхаачаад байна эсвэл улбаачаад байна гэж ярих чи хотохгүй санагдаад. Тэн дээр илүү нюанс шаардлагатай. Хамаагүй илүү нюанстай байхгүй бол тэрийг нь улс төрчнөр ерөөс тэхгүй л байна л да. Айгу гайтай нь. Дандаа ингэж та нэг юм сонсцсон энтэндээс тэгээ тэрүүгээр ингэж та хүмүүс манипуляц баяг. Муугар ярил манипуляц. Жохон эргээр харуул жохон тэгэл тий. Гин мэдхгүйг нь гайл юм да тий. Энд дээр бас нөгөө халамж дээр бас аяг ажиглагддаг. Ингээл үндэсний статистик орноос ингээд тэжнээ тооны хүмүүс халамж авч байна гэх аяг өндөр тоотой юм гараад. Гэтэл би зүгээр яг төрөөс өөрөө хүсээгүй над руу олгож байгаа хувьцааны ногдлол шиг гэдэг юм уу те эсвэл хүүхдийн юм уу гэдэг юм ингээд цаанаас нь өөр хэн нэгэн улс төрчийн санал болгож байгаа санаачилсан тэр мөнгийг авчгаар би халамж хүртэж болж байгаа те тэгэнгүүт ингээд зах замбраагүй хүмүүс халамж аваад байгаа юм шиг тийм ойлголт төрөөд те гэтэл яг бодит байдал дээр яг одоо хэрэгтэй байгаа одоо хөгжлийн бэрхшээлтэй ч гэдэг юм өндөр настай ч гэдэг юм уу те яг шаардлагатай тусламж хэрэгтэй дэмжлэг хэрэгтэй тэр бүлгүүд очиж байгаа мөнгөний хэмжээ бол хамаагүй бага болж байдаг тий. Тэнгүүд хүн болгоно мөнгө тараахад байхаар халамж нь зах замбраагүй болоод байгаа юм шиг ойлголт болчиход байна тий. Тэгэхээр яг иймэрхүү одоо төрөвдүүлсэн гэх юм гажуудсан ойлголт бол байгаад байдаг. Тэг саяны төрийн асуудал шиг тий нэг тий нөгөө хөлбөр нөгөө саяны хулыг тий нэг нь хэтэрчлээ гэдэг тий. Гэвч нөгөө талаар яг ингээд микроскопоор хараад үзэх юм бол тий шал өөр дур зүрэг. Ер нь одоо улс төрийн идеологи талаасаа бас миний нэг сонирхож байгаа асуудал нь юу гэхээр ер нь олон улсад ингээ өөрчлөгдөд байна тий ингээл яг нэг тогтсон нэг баягтай байгаад байдаг зүйл бол биш тий улс төрийн идеологи бол ямар нэг байдлаар том жижиг өөрчлөлтүүд бол гараад байдаг. Тэгэхээр энэ дээр ер нь яг өөрөө чинь хувьд одоо улс төрийн идеологи талаасаа ер нь ойрын хугацаанд гэх юм уу те магадгүй дунд хугацаанд ер нь ямар хуу дүр зурагтай байх болоо гэж харж байна. Ер нь энэ дээр том өөрчлөлтүүд гарах уу те магадгүй намууд илүү өөр хөтөлбөртэй болоод илүү зүүн их болох ч юм уу эсвэл магадгүй баруун их болох ч юм уу те энэ дээр янз бүрийн хэмжиж байгаа хэмжүүрүүд одоо байна уу? Ер нь ажиглаж байгаа зүйлүүд. Монголын намууд тийм Монгол дахь намууд тийм. Монгол дахь намууд гэвэл яг би гэлтгүй нэг Монгол улс төр судлаач нар бид 1.5 нам систем гэж гаргаж ирж байсан байхгүй. Тэр чинь нэг яг 2018-9 оны үед за өөр нам борш тогтох боломжгүй юм байна да гэж хэлсэн үе. Тэгэхээр 1.5 намын үед бол өөрчлөлт шийдэлт ярих айгүй хэцүү шүү дээ тийм. Нэг том нам байна. Тэр бол халамжаач тараачна, цалингаач тавьчна, олигархууд хэрэг шиг хажуугаар нь хамгаалчна. Яагаад гэвэл юм тийм олон толгойтой юм систем үүссэн ба шүү дээ. Ямар ч эрх ашиг оруулаад гаргаад тавьчих бод. Тэгэхээр чи илүү төвийн болж байгаа. Монгол ордын намч өөрөө центрист те. Тарик Али бол экстрим центрист гэж яриад байгаа. Иймэрхүү намаа те. Хит төвийн те. Альч тишин гөгөр ямар л эрх ашиг нь хамгийн гол нь копт буюу хажуудаа авчраа тавих хэрэгтэй болж байгаа байхгүй те. Тэр чинь хүмүүс хувь хүнээс үл хамааран намын инерцтэй татах хүчин тэгж ажилладаг байгаа учраас энэ чинь аюу хэцүү те. Наашин цааш нь уулах. Тэгэхээр бусад намууд дээр ярих боломжтой байх гэж бодоод байгаа. Аль аль тийшээ те мобилизац хийх гэл асуудал яриад байгаа ш те. Бид нэр тодорхой хэмжээний эрх ашиг нэгтэй анги давхаргаас санал авах юм уу илүү эсвэл өөр байдлаар саналаа төгч үзэх. Монголд бол аль холимог л явах гэж бодоод байгаа тийм. Заавал залуучууд руу хандж тааранда. Тэгэхээр залуучуудын нам үүсэх боломжтой гэж хараад байгаа жишээ. Тэгээ одоо хүн амынхаа пирамидыг харах юм бол угаасаа те ойлгомжтой байгаа те залуучууд одоо 2000 оноос хойш төрсэн залуучуудыг харах юм бол ялангуяа 2003-4 оноос тэр хэд чи ингээд эхлэн. Тэгэхээр тэр анги давхар гэхээс илүү залуучуудын мобилизац явах гэж хараад байгаа. Нам гарч ирэх бүрэн боломжтой. Хамгийн гол юм тэр харагдаад байгаа. Анги давхаргын асуудал гэдэг юм бол төрийн албан хаагчид
буюу цалиндж байгаа намтай эрх баригч намтай холбоотой хүмүүстэй шууд холбоотой учраас яг анги давхрах дээр үүссэн тийм том хэмжээний нам бол хэцүү байх гэж боддог. Тэгэхээр гарчсан нам ч өнөө хүн ч өнөө шинэ гарч ирэх залуучуудын нам ч өнөө тодорхой хэмжээний юм уян хатанд ажиллах хэрэгтэй байна. Бүрэн ийм баруун шиг хатуу намыг гарч ирэх бол айгүй хэцүү болох гэж боддог юм байна. Яг бол оршин тогтнох хэцүү. Яг тэр хүмүүсийн өмнөөс прагматикээр харах юм бол яг хаанаас санал авах гэж айгүй хэцүү шүү дээ. Айгүй прагматик л байх гэж боддог. Дээрээс нь орчин тойрон нөхцөл нь банк өөрчлөгддөг. Сонгуулийн тухай хуулийг нь хизээч өөрчлөлт хийж магадгүй. Тэ? Тэгэхээр чинь би ийм дээр хүзрээ тавилаа байт хэлээ гэдээ бодохоор ч айхтар хэцүү нөхцөл банаач. Түрүүний миний ярьсан шиг мэдээж нам дотроо зүүн барууны центрист жигүүртэй байх бүрэн боломжтой. Арчсан нам гэсэн тэр тийшээ яваасаа гэж би бодоод байгаа байхгүй. Тодорхой хэмжээний либертар залуучууд очиж суучлаа шүү дээ сая. Одоо тэгвэл төвөөс жоохон зүүн хэмжээний залуучууд очиод тэр нам нь илүү өрөөлчих боломж өндөр байгаад байгаа. Хүн нам ч гэсэн. Энд дээр бас яг улс төрийн үзэл баримталтай холбоотой те ирээдүйг ингэ бодохоор одоогийн яг залуучуудын төрүүлсэн 2000 оноос хойш төрсэн үеийнх нь ерөнхийн нийтлэг чиг баримжааг нь үүсгэх боломжтой. Одоо за тэд нэр илүү зүүнний чиг баримжаатай байх болов эсвэл барууны чиг баримжаатай эсвэл илүү халимаг байх болов. Энд дээр ер нь тодорхойлох боломжтой. Би өөртөө тас халимаг байх болов гэж бодлоо. Халимаг хурах шиг. Зүүн баруун гэдэг нэг тогтмол ойлголт энэ дээр л айгүй хэцүү байгаа. Мэдээж одоо Америк дээр чинь Америк дээр ингээд тэнд яг айгүйх судалгаа нээлттэй болохоор тий судалгаа ингээ байн хийдэг болохоор улс төрийн баримжааг нь бол айгүй тодорхойлж болоод тий Монгол дээр болохоор яг юм тийм наривчсан судалгаа байхгүй болохоор бид нэр яг өөрсдөө тамгаараа л илүү хэлж байгаа гэсэн үг шүү дээ тий. Гэхдээ яг нөгөө нийгмийн үзэгдлүүдээс нь хараад магадгүй илүү шинжих боломжтой байх багтал. Одоо Америкт бол жишээ нь илүү одоо зүүнний чиглэлийг дэмжиж байгаа ч гэдэг юм тий. Гэхдээ яг сүүлийн сонгуул дээр бол Трамп илүү залуучуудаас одоо өндөр санал авсан байх жишээтэй тий одоо өмнөх сонгуулиудаас илүү залуучуудын дэмжлэг авсан байх жишээтэй. Тэгэхээр яг энэ талаас нь жишээ нэг харьцуулаад харахад яаж харах вэ? Энэ дээр би бол ингэж харсан. Уламжлалт тий анги давхаргын асуудлууд гэхээс илүү тодорхой хэмжээний тийм илүү юм тийм үү ийм асуудлыг нэгсэн гэдэг ч юм уу тийм үү түрүүний ярьсан бүх нийт тийм үү яагаад хүртдэг нийгмийн тийм пабликуудууд байна тийм энэ дээр суурилсан асуудлууд дээр илүү өсөх болов гэж боддог байхгүй. Миний л ойлгож байгаа ингээд тийм үү сүүлийн үед Финляндийн улс төрийн би залуу намуудыг ингээд хараад дээрэс нь Нидерландаас илүүтэй нэг залуучуудын намынхан залуу өрөөд уулзах гэх. Тэгэл энэ ч явж танилцаал гэсэн чи би нам байгуулж ирсэн шүү дээ гэдэг чинь. Тийм үү. Одоо юу хийж байгаа гэсэн чи одоо шал өөр ажлыг явж байгаа. Намаасаа гарцсан. Тэг манай залуучууд өөрсдөө ингээд цаашаа явцсан. Тэнгүүд нэг талаас тэр айгу хөнгөх байгаад тийм үү. Улс төрийг илүү хөнгөн хийж эхэлж байгаа гэж нэгдүгээр тэр үнээр ярьснараа янз бүрийн дижитал платформуудыг ашиглаад уян хатнаар гарч ирэхтэй гарч ирээд стартап шиг болоод ажиллаа хийгээд явчих гэж айгу сонирхолтой. Уул нь би үүсгэн байгуулсан хүн гэдэг ч байгаа. Гэхдээ надад бол орхиж явахт ямар ч асуудал байгаагүй. Манай нөхцөл амир эвгүй шүү дээ. Founder syndrome айгу өндөртэй газар ч дээ. Зургуулсараад тий. Тэгэхээр залуучуудын асуудал тийм үү. Намын мобилизац ч өөр хэлбэртэй болох бах. Шал өөр хэлбэртэй болох гэж бодод байгаа. Тэгэхээр сая би бол ийм жагсаал болно гэж төсөөлөж сууж ирсэн шүү дээ. Тэгэхэд ингээд гаргаад ирчих. Тэгэхээр миний мэдэхгүй тий асуудал нь 90% байгаад байгаа шүү гадаа. Тэгэхээр мобилизацийн төвшөнд ч тий ашиг сонирхлоо илэрхийлж байгаа тий юу шаардж байгаа төвшөнд ч байна уу тий цаашаа бүр улс төр зориулж байгаа төв тий хүрээлэлдэж байна шал өөр хэмжээнд орох гэж бодод байгаа. Тэгэхээр миний чиглүүлэх гэдэг ойрын хэдэн жилд юм бол илүү жагсаалыг илүү нээлттэй болгож өгөх. Тий тэгэхээр жагсаалыг нээлттэй болгож өгснөөр энэ намууд ч улам динамик болоод дотор өрсөлдөөн нэгсээд янз бүрийн эрх ашиг нэвчж очоод эрх ашиг нэвчж очих тусам тийм цус хэлбэх магадлал өндөр болж байна. Тэгэхээр илүү нээлттэй болгол гэж болгосон дээр гэж бодоод байгаа юм. Магадгүй бас нэг одоо энэ санаа зовх асуудал гэхүү одоо эсвэл эрг сөргөөр яаж ойлгох нь сайн мэдгүй. Анхаарах асуудлууд бас илүү өөр болох бах тийм. Одоо технологийн асуудал
За хүүгийн эрх чөлөөний асуудлууд гэдэг юм. Гэхдээ одоо уламжилт асуудлууд нь одоо хэрэг авч явагдах нь тий. Одоо технологийн асуудлууд, сошиал медиагийн асуудал бол түрүү хэлсэн шүү дээ. Одоо огцрох амархан жигсаатар бол PR-ийн тэр сошиал медиа ашиглаж байгаа бол хамаагүй өөр юм тий. Тэр яг энэ талаас харахаар одоо бид ирээдүйд харах одоо нэг хандлага нь юу вэ гэхээр илүү нэг өөр асуудал, илүү орчин үеийн асуудлуудыг одоо постмодерн гэх юм те асуудлуудыг илүү анхаарсан тиймэрхүү програмтай магадгүй улс төрийн хөдөлгөөн ч юм те намууд үүсэх боломжтой байх гэж хараад байгаа. Энэ дээр яг бас сонирхож байгаа юм одоо уламжлалт асуудлууд нь чинь хаана үлдэх вэ те одоо улс төрийн одоо түрүүний хэлсэн авилгын асуудлууд те магадгүй илүү одоо хурцаар тавигдчих магадгүй бах те. За эсвэл нөгөө ядуурлын асуудал ч гэдэг юм эсвэл эдийн засгийн хөгжлийн асуудал, нөгөө тэгш бос байдлын асуудал те. Уламжлалт соёлын асуудал ч гэдэг юм те. Эднэрийг ер нь авч үзэхээр ямар хөө байдлаар ер нь ирээдүйд авч үзэгдэх бол нэг талаараа манай асуудлууд хоёлоо ярьсан шиг маш энгийн тийм төвшөнд байгаа шүү дээ. Доод гэж хэлэх нь хаашаа. Энгийн ахуйн төвшин. Шууд харагдаж байгаа асуудлууд байгаа те. Ус төвжрэл цахилгаан те. Энийг бол наазах хэрэгтэй. Энэ бол бүр ингээд ямар ч судалгаа хэрэггүй асуудал шүү дээ те. Ойлгомжтой. Яаж шийдэх мобилизац нь юу ах вэ те. Энэ дээр бол нийслэлийн улс төр дээр маш их анхаарах хэрэгтэй гэж бодод байгаа юм байна. Нийслэл дээр бол юм их хурлын сонгуул байтугай хаалт систем үсээд бүр тогтчихлоо шүү дээ одоо те. Төсвөн хэд дахин нэмэгдлээ сүүлийн. Одоо бүр бонд засгийн те зах зээл дээр гарах эрхтэй болсон. Бондыг зарцуулт гэхээр бүх юм хаваалттай. Тэгээд дахиад ингээд те. Тэгэхээр бол нэгд л ганцхан том хоттой бид энэчнээс хаашаач явж чадахгүй. Нийслэлийн улс төр дээр би бус төрийн намуудыг бүгд маш сайн ажилласаа гэж боддог байхгүй. Тэгж их юм шийдэх боломжтой болчихно. Тэгээд уламжлалт асуудлууд бүгд хэвээрээ байж байна. Уламжлалт маягийн асуудлууд хэлбэрээ өөрчилсөн байгаа бас асуудал байгаа шүү дээ. Тэр бол яг ялангуяа татвар өдөр дээр яг ашиглаж байгаа тийм. Тэгээд хөтөлбөрийн асуудлууд дээр. Чи одоо мэдчихэж байгаа юм чи танаа үеийнхэн манай үеийнхэн эхэлтгөө Монголд 92-оос доош тийм үү. Энд нэг халтуурын нэг ажил хийдэг хүн байна уу? Тэ? Өөрөө мончгөрөөрөө л явж байгаа бол дороо иж нэг 2 3 хийж байгаа биз тэ? Энэ талд нь тэ өөр нэрлээ татвар дээр бичүүлэхгүйгээр нэг цалин бүлэг авчиж чинь тэ. Энд нь харахгүй нэг аж ахуйн гэж болохоор ингээ авчиж чинь тэ. Тэгэхээр тодорхой хэмжээний юм хэд уян атан гиг гэд ярьдаг тэ хөтөлбөр хэрэглэж байгаа ийм салбаруудын залуучууд бол одоо мэдэхгүй ч гэсэн ирээдүйд асуудлууд хүндрээд авах гэж боддог шийдэхгүйгээр. Тэ нэг газар тийм хүргэлт хийлээ. Энэ асуудал чинь дараа нь яаж шийдэгдэх. Тэ тэтгэвэр дээр татвар дээр нь тэ буцаад авах халамж дээр үйлчлэгэн дээр дахиад юм асуудал ч үүсээд явах. Нэг иймэрхүү байлийн бодогч надад хана. Яг нэг уламжлалт асуудлуудыг бодохоор одоо үндэсний соёл ч гэдэг юм үү те. Эсвэл ядууралтын ажилгүйдэл за ингээл одоо 90-ад оноос хойш зөндөө ярьж байгаа асуудал байгаа те. Шилжилт гэдээ ярьсан арчилгээ те. Энэ дээр надад бас нэг сонирхолтой статистик ингээ харж ирсэн чи юу гэсэн 2012 онд болохоор ядуурлын түвшин 27.4 байсан. Тэгээд 14 онд 21.6%, 2016 онд 29.6% гээд ерөнхийдөө нэг 27-оос 29% явж байгаа. Тэгээд 20 онд болохоор бас 27%. Тэгээд ахаад 4 жилийн дараа 24 онд гаарсан чинь яг хэвэндээ 27.1%. Тэгэхээр ядуурл ингээл олон жилийн турш ингээд байгаад идэг те. Тэнгүүд энэ нийгмийн хилцүүлгээс ингээд гарцсан юм шиг те. Тийм бүлгийн хүмүүс юусаа байдгүй юм шиг те. Тэнгүүд тэрийн зарим хэсэг хүмүүс энэ болохоор ажилгүй анкаагүй учраас ингээд энэ нийгмийн нөхцөл байдалтай байгаад байгаа. Нөгөө талаасаа энэ дээр төрийн бодлого байхгүй учраас ингээд гэтэл яг ингээд энэ маргааны дунд ч юм уу магадгүй эсвэл ингээд ерөөсөө магадгүй олон улсын байгууллагууд энд анхаарах болсон ч юм уу те. Гэдэг шалтгаанаас үүдээд ядуурлын сэдв ерөөсөө яригдахгүй байгаа юм шиг те. Ийм үзэгдэл ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр таны хувьд ер нь ямар бодолтой байгаа вэ? Одоо хамгийн сүүлд яг би энэ буруу байж магадгүй баримжаалалт хийх хэрэгтэй байна. Ямар ерөнхий сайд одоо гарч ирээд ядуурлыг бууруулнаа гэд хэлснийг ерөөсөө санахгүй байгаа байхгүй юу?
энэ дээр яг тодорхой өмөрийн хэлбэр төшүүлээд тэгээ энийг за энэ бол хамгийн чухал асуудал юм а гэдэг. Энэ дээр нэг 2 3 өөр төрлөөр хариуж болох гэж бодод байгаа. Тойр жоохон ингэж тойрж явахгүй айгу эмзэг сэдв шүү дээ, тэ. Тойрж л очих байх гэж бодод байгаа. За нэгдэх асуудал нь бол ядуурл гэдгийг сэдв болгоод байгаа гэдэг нэг юм асуудал байна тийм үү. Хэн сэдв болгож дээр гаргаж ирж байна, хэн доор тэ дуртахгүй өнгөрч ийн гэдэг чинь нэг тусдаа асуудал шүү дээ, тэ. Тэгэхээр яг олон улсын хөгжлийн байгууллагууд болохоор 1960-аас 50 60 70-аад онд ерөнхийдөө хөгжиж буй улс орнуудыг заавал бүтцийн шилжилт дэвшил гаргах хэрэгтэй гэж үзээд ингээд дандаа том дэд бүтцийн асуудлууд тийм үү. Ийм өндөр хөнгө оруулалт ингэж явдаг. Зам, цахилгаан тий. Иймэрхүү дэд бүтцүүд. Ингээд энэ хангагдчих дараагийн асуудлууд яригдана. Тэгэд эн чинь 70 80-аад онд бид хэдий мэддэг тий. Нөгөө neoliberal асуудлууд ингээд дэлхийд дээр тий. Жанжлал гэх үү, нийгэм тий, логик гэх үү, neoliberal яваад олон улсын байгууллагын ажилтдаг арга барил анхаардаг сэдвүүд нь өөрчлөгдөж эхэлж байгаа байхгүй. Тэгээ нэгэн социалист систем нураад унтсан гэсэн учраас ерөнхийдөө ядуурлыг бууруулах гэдэг асуудал руу ороод ирж. Тэгээ мянганы хөгжлийн тий зорилтууд, одоо доктортой хөгжлийн зорилгууд гэдэг. Ер нь ядуурлыг бууруулна гэсэн иймэрхүү акценттай яваад бүтцийн шилжилт байхгүй болсон. Нөгөө тий суураар тий ажилчдын бүтээмжийг өсгөх тий компаниудын бүтээмжийг өсгөх боломжийг хангах бус юу л вэ тэр нь байхгүй болсон. Аженданаас байхгүй болсон гэсэн үг тий. Зүгээр энэ ядуугаа учир тэрэн дээр нь тэдэн төгрөг өгөөд үзвэл энэ ядуу хүн ажил эрхэлж гин үү тий ажил эрхлэлт нь хэдээр нэмэгдэж гин тий хүүхдийн мөнгө жоохон хасаад өгвөл яаж гин гэсэн юм косметик баг юм л айгүй их ингэж анхаарал зориулдаг болсон. Олон улсын байгууллагуудчдыг нь Монголын засгийн газар ч гэсэн тэрийг дагаад ингээд яваад байгаа байхгүй зарим юм дээр. Оюутны засгийн газраас миний хүлээлт бол мега төслүүд буюу бүтцийн тийм үү трансформашн өөрчлөлтүүд дээр илүү анхаарах боломж байна уу? Хэр яах нүгэ харж явсангүй л да. Тэнгүүд Монголд энэ асуудал энийг бас дагаад тодорхой хэмжээнд ингээд яваад байгаа юм биш үү гэсэн асуудал өрөж байгаа. Манайх болохоор олон улсын байгууллагуудын төслүүдийг авах та гэсэн хэзээ ч үгүй гэдэггүй. Хэзээ ч үгүй гэдэггүй. Гэхдээ өнгөн хэлбэр дээр ингэж авч явж хагаад өөр хэлбэр төрсөнд оролцсон юм их байдаг. Тэр нь сантаач муутаач талтай. Тэгэхээр одоогийн асуудлууд Монгол хүний нэг талдаа эрүүл мэнд тийм сайн сайхан аж төрх бүрдүүлж байгаа бүтцийн өөрчлөлт нөгөө талдаа бүтээмжтэй байх өөрчлөлт бүтцээ. Тог цахилгаан тийм энэ асуудлууд дээр анхаарахгүй болохоор ядуурлалтад тэмцэнэ гэхэд дандаа өнгөн косметик юм хийгээд хараа чи ингээл 26.20 хэдээс 29.8 хүрч илүүдээ 6 энэ хоорондоо ингээл эдийн засгийн бүтцэн хэвээрээ тий гол ажил олгогч нь хэвээрээ давмгалж байгаа салбар нь хэвээрээ бүх юм хэвээрээ бүтсэн тэнгууд нөгөө доллар яг хэвээрээ байгаа даа гэдэг шиг ядуурлалын асуудал яг хэвээрээ л байгаа. Бүтцийн өөрчлөлтүүд бас байхгүй байгаа тий үйлдвэрлэлийн асуудлууд нэгдэхгүй байна. Тэгэхгүй бол да нөгөө ядуурлалтад тэмцэнэ гэдгийг тий бүтцийн асуудлуудаар л ойлгохгүй байхгүй гэж байна. Яг түрүүний асуудалтай холбоотой нэг бодож ирсэн юм. Нэг талдаа одоо уул уурхай байгаад байдаг тий. Нэг талдаа одоо барилгын салбар ингээл байгаад байдаг тий. Гэтэл яг энэ дээрээ нөгөө нийгмийн гол асуудлыг шийдэж байгаа тэр бодлогууд нь бас хаана юм тий. Түрүүн ярьсан одоо ядуурлыг жишээ нь тэр эдийн засгийн өсөлтийг ядуурлыг бууруулахад ингэ шилжүүлэх тий. Тэр энэ холболтууд ер нь байхгүй байгаа юм шиг анзаараад байдаг юм бол. Бид ингээл эдийн засгийн амир өсөд байна. Уул уурхай томроод байна тий. Эсвэл хотод аягүйх олон барилгатай болоод байна. Тэгсэн ирнэл утаа нь буурахгүй ингээл байгаад байдаг тий. Тэгэхээр энэ нөгөө тэр холболтуудыг төр засгийн байгууллагч тэр за мөн одоо олон нэгж тэр ер нь яг энэ асуудал дээр анхаардаг хүмүүс нэг төдийлөн ярилцахгүй байгаа юм шиг л тийм төр зур ажиглагдаад байгаа юм л. Тэгэхээр яг энэ дээр ч гэсэн мөн ялгаагүй одоо тодорхой тэр огт шийдэгдэхгүй ингээл 90-ад оноос хойш байгаад байгаа энэ асуудлууд дээр илүү нөгөө өөр шинэ асуудлууд гарч ирэхээр тэр хуучин асуудлууд нь дарагдаал ингээл үлдчихэж байгаа юм шиг ийм л төр зургтай байгаа болов уу гэж хараад байна. Яг тэгж яригадаад байгаа байхгүй.
нэг модноос дараагийн мод их өндөг шиг те. Үндсэн асуудлууд ерөөхдөө ойлгомжтой байгаа шүү дээ. Эдийн засгийн үднээс нарах юм бол Монгол тийм үү нэг хүн 100 төгрөг болоод хэдийн хадгаламжтай байж байна. Хадгалж идэх Монгол хүн те. Хуримтлал өрөөсөө үүсгдэг. Эдийн засгийн байдал ч угаасаа хэцүү. За нэг тийм дундаж те 28.1 те хэд дээр нэмэх нь дахиад дундаж давхарга нь хэд юм. Яаж тооцоолж болно те. За ядуурлын ирмэг дээр байгаа нь хэд юм. За хаа мог тоороод задаал гэдээ бод. Ер нь л дөнгөнд анган байгаа те. Дундаж анги нь жоохон эвгүүцэл ядуурлал руу орчих гээд байна шүү дээ. Нэг хүнд өвдлөө тас те. Ядуурлал руу. Тэгэхээр энийг чинь дундаж давхар гэж нэрлэгдэж хэцүү шүү дээ. Зарим улсад бол 6 сар ажилгүй өөрөө аваа явуучих чадaltaй хүнийг дундаж давхар гэдэг шүү дээ те. Мөнгө номинал дүнгээр нь биш те. Худалдаа авах чадвараар нь те. Эрүүл мэндийн даатгалаар нь те. Юм юу нийгмийн институтууд яаж ажиллаж байна те. Тэгээ бодохоор асуудлууд бол яг хэвээр яваад байгаа. Уул уурхаа те. Дагаас эдийн засаг мөнгө нь орж ирээд тэр те. Нүүрсэн дээр нь одоо төрөн давхар алддаг болцоо. Тэгээ тэрийг хуваарлах гэж алддаг те. Бүх юм нуустана. Тэнгүүд 100 төгрөг боллоо нэг компани, ялангуяа том компаниуд хэдийг нь тийм хөрөнгө оруулалт хийдэг хүлээ. Монголд маш бага хэмжээнд байдаг. Тэр нь болохоор ахтар хэрэглээ болж нэг явна. Гадагшаач гарч үдэж чинь хүмүүс хөрөнгө оруулалт хэрэг хэмжээд байдаг хүлээхээр үнэхээр бага чамлалт та. За манай мөнгөний бодлого гэдрийн асуудлууд ярих юм бол өчтөн байгаа. Гэхдээ дахиад ер нь монгол хүн бизнес хийх боломжийг байнга хааждаг та. Банкуд бол бүгд эрсдэл дандаа үрхэх зайлсхийж идэг байдаг учраас хамаагүй зээл олохгүй тийм мэддэг компанидаа мэддэг төсөлтөө тийм дандаа сүлжээгээр тийм бизнесийн асуудал гарч ирнэ. Бусад тал дээр бол премиум тийм зээлийн юм өндөр тийм. Тэгэхээр Монгол хүн мөнгө хөтөлбөрлөе гэдэг асуудал дээр нэгдүгээр анхаарахгүй болохгүй. Хоёрдугаар одоо байгаа тийм салбарууд дээр яаж инкрементал жижиг шинжилтүүд хийгээд бүтээмжийг нэмэх асуудал ерөөсөө анхаарахгүй. Яг чиний захиал ярьсан шиг. Нэг төсөл ингэж орж ирээл те, нэг ингэж орж ирээл, нэг ишээ хамгаалал ингээл те. Тэгэхээр уул Монгол хүний бүтээмж өсөөд нийгэм амьдрал нь илүү баталгаатай болоод ирэх юм бол хүн толгойн ажиллаж эхэлнэ. Тэрлүүл төрөг гол явах хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй. Нэг талаараа яг таргетд буюу оновчтой хэдхэн салбар руу хөрөнгө оруулалт хийгээ. Тэр нь цаашдаа тодорхой хэмжээнд экспортоор гарах боломжтой тийм. Нөгөө уул уурхай урлаг тийшээ өөр. Нөгөө талаараа үндсэн тэд бүтцүүдэд сурлуулж өгөн тийм. Хатуу буюу зөөлөө. Тэгэд монгол хүний өөрөө толгойн ажиллах боломжийг хангаж өгчөөд хараа сууж байл арга өөр байхгүй тийм. За манай урилгыг хүлээн авч подкастт орсон баярлалаа. Тэгээд таны судалгаа бүтээлийн ажилд амжилт хүсье. Тэгээд дараа нь таны бүтээл хэвлэгдсэний дараа бас илүү дэлгэрэнгүй ярилцах бас боломж олдох байх гэж найдаж байна. Илүү одоо Монголын улс төрийн нийгмийн асуудлуудыг илүү гүнзгий гаргаж ирж судалж тавих байх гэж найдаж байна. Тэгээд таны бүтээл судалгааны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Их баярлалаа. Post fact.